Явчихв. За, подкаст юм ээлж дугаар өнөөдөр 976 клуб холб дээрээс явах гэж байна. Хэлүүлээ ороод өнөөдрийн зочин хэн байх нь уу? Тэгээд ороод танилццгаая. 976 хамтдаа оръё. Зааш. За, тэгээд сургалт болж байгаа шүү дээ. Чимээг байхгүй л. Нутришны сургалт явагдаж байгаа байх шүү. Өнөөдөр. За. Нууцадлж байгаа. Өнөөдрийн чоч маань энд нутришны сургалт орж байна. Баярлалаа. Чочогчсэн чи. За, манай. Өнөөдрийн 2 дугаар чочог. Ихэм. Нэгдүгээр их юм уу? За. Эхнийхээ танилцуулцгаа. За. Тэгээд удахгүй доктор подкастаараа уулзцгаая. Peace. Ой, дууссан юм уу? Дуусна. Юу ийсэн? Өдрийн дасгал 2 кондишн дагуулаад авчихсан. 2 кондишн дараалал авчихсан. Хадчих. Тэгээд ч нөө жижиг тавгуудаа зүгүүлчих. Том ааж болохгүй амар хэцүү байна. Уг нь ганцаараа эсвэл дараа дуусна л. Жижигтэй игээд яг жигнэсээ тооцож алах гэсэн. Гал. Багийнхан гişүү бай. За таасаар даашаа. Статистик сонтой. 5 сарын 16, 17, 18-нд Үзбекистаны Ташкентод 3 FA Азия гаргасан. Жижиг таг байт нэг баг болж байгаа. Тэгээд Монголоос бас нэлээд хүмүүс оролцож байгаа байлаа. Бэлтгэлээ гарцсан. Өнөөдөр 11 цагаас бэлтгэлээ эхэлсэн. Гоё. Одоо 2 сарын хугацаагаар аюу сайн сэргээд орчих واخа. Энэ мангас шиг амт чирэгдэл одоо үзэндээ. Айна. Хойно бай, заваач. Яа, бүрэн дээр авч яваа. Сонтекс юу гинэ гэдэг. Контекст юу гинэ? Яа. За, нөө өчигдөр яриа шийдсэн. 5 сарын 16, 17, 18 нөө 3 байд биш үү? 3 байд гэдэг. Нөө Function Fitness Federation гэдэг. Тэнцэнэ нэг юу юм бэ тийм? CrossFit дээр CrossFit Олимпиад орж болохгүйгээ шалтгаан чинь компани шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг трip гэж байгаа нь ер нь Олимпиад орж болохтой. Энэ зүгээр спорт болж хөгжүүлж холбоодлоо хөгжүүлж байгаа. Гэхдээ яг CrossFit хамааралгүй хэрнээ яг CrossFit-тэй адилхан дасгалууд хөдөлгөөнүүд нь бүгд ижилхэн. Гэхдээ нөгөө нэг цаад байвал нөгөө асуудал. Ер нь CrossFit. Гэхдээ яг нөгөө холбооны зохион байгуулалт холбооны зохион байгуулалт цаана юм шүү дээ. За. Тэгээд тэрний Азийн одоо болох юм. 516 18. Тэгэд яаж тийм нөө тавга жижиг тавга дээр яаж орсон шалтгаан сайн нэг ангийн багийн тэмцээн болсон шүү дээ. Чинь нөгөө 3 F-ийн яг харьяа тэмцээн болсон юм. Тийм. Тэгээд тэндээс нөгөө орсон топ тамирчдаас шүүгээд өглөө өгсөн. Тэр нь топ. Айгуу. Тэгээд тэрний шугамар шууд өглөө авчиж байгаа байхгүй яг үү. Тэгээ одоо явуулсан багийн тэмцээнд анхаарал татсан. Тэгээ одоо 2 сар бэлдэндээ. Одоо явах юм. Ишгэн рүү сонсохгүй байна. Яах вэ? Би Ташкент руу чи солонгос руу явах юм. Тийм үү? Би зээдээ. Гэтэ Ташкент руу Рокки Марка явна. Тавга дээр явна. Том тавга түмэн яг индивид ганцаарсан зүйл байна шүү дээ. Ганцаарснаар явж магадгүй. Тэгээд гангаас бас бид ганц хоёр баг байгаа гэсэн. Тэгээ баг групп маяг юм.
Тэгэхээр аюу зугаатай аюу болж байгаа. Тийм ээ. Солонгос руу ганцаар явах уу наадтай групп рүү өөрөө л. Өөр зөрөөл өөр тийш явах яа. Тайланд очсон. Өөр ганцаараа яв. 24 долоо мандаа гэсэн. За. Тийм тий. За ёо өнөөдөр очно. Ямарс нэг олдуулж авлаа. Ямар олдоодгүй хүн бэ? За. Нутришны суулж байсан уу? Тэглээ. Сая нутришн маань дуусаад хасаа өдөр болж байна. За өнөөдрийн манай харин дэх подкастын За. Хүрээд ирсэн юм. ээлж та. Тэглээ. Бид нэр зорж ирлээ. Тэгээд өнөөдрийн дугаарт орохыг урьж байна. За. За яг уулзрал явах. Үгүй мө. Оо чи юм уу? Яг яа. Энэ удаа ивент итгэж болсон гэж. Яг одоо юу тэгээд? Яг одоо ингээд шууд нүгэ ингээл явуулчихдаг уу? Оо за. Аа? Болох уу? За. Тэгэхдээ хэлээ. Эхлээд нэрээ юу ячдаг вэ бас? Өнөөдөр 76 дээр ирсэн юм чинь тантай хамт та нэг заалаа нэг тойроод нэг гоё. Чон сан танилцуулаад өгч төгөө. Яа тийм. Би микний яхав. Орж ирсэн үү таад? Өдөр орж ирсэн л одоо. Үгүй цонхоор орж ирсэн. За агшаа юу ячдаг вэ? Хаанаас эхлэмээр юм даа? Яа, за тэгэд заалан дараад ирсэн. Цангаар орж ирсэн гэдэг. Тий. Хаалганаас эхлэх үү те? За тэгээд За үүднээс үүднээс эхлэе гэж. За. За гараад яах вэ? Заал маань юу лээ? байршлын Шинэ байршлын хувьд нүүж ирээд чинь 2 жил болж байгаа. Гооч анхных бол нөгөө Чингис Будын өргөтөлтэй өдөр чинь бараг 3 жил байж байгаа нэг өргөтөлийг ингэ явж хагаад хавслаагаад энэ чинь нурагтаад тэгээд энэ ч нэрээ яг 2 дахь жил яг чи одоо 3 дахь жил яг эхэлж байна. Хаал дүүргийн нөгөө Home Plaza-гийн баруун талд одоо Будисийн офис гэдэг байрлалын офисын 1-р давхар байрлалдаг гэсэн үг. Хажууд нь баруун талд нь модлаж өдрийн танхим зүүн талд нарах отгоо. Maaхан чөлөөт. зүгээр. Тийм иглэр гарч байгаа. Игэл дэвс. Төмний хүн гэдэг нөтөлөө. Тэгээд энэ байрлалд ирээд заал маань ерөнхийдөө 618 м квадрат. Хребс ба маань 420 голны тоо 38 За гэ өдөр ороод ихтэй яадаг вэ гэхээр эхнээс нь 900-аас кроссфит ороод ихтэй манай front desk хүлээж авдаг. Энд чинь маань coffee shop манай үйлчлэгч маань сайн болж байгаа. Манай coffee shop-ийн босс маань зогсож байна. Манай front desk ажилтнууд маань байна. Тэгээд угтаж авдаг гэсэн үг тий. Орж ирэх хүмүүс окей, нэг кофе хин юу гэх чэйжэр шууд хийлээд өгчин. Ер нь бол шууд хийгээд өгчин ороод юм байна. За энд бас уург мург. Тий. Нэмэлт саплиментууд юмнууд байгаа. За тэгээд энэ хэсэг маань ерөнхийдөө шууд гадны готалтай явдаг хэсэг гэсэн үг тий. Ингээд хуцайлах өрөөлүүгээ болон манай офис руу ордог. Амралтын хэсэг кофе уугаад тий кофе зон гэвчихсэн шүү дээ. Тийм их. Заримдаа өөр зон болчих. Жохоо өөр зон болчих. Энэ манай нөгөө засварын манай мемберүүд бид бүр гараа гаргаж өөрсдийн гараар хийсэн. Одоо техникийн яг мэргэжлийн хүмүүс хийсэн. Энийг хаг 10 залуучвал 20 хоног бодон сэтгэн байж хийсэн гэж. Тэгээд энэ аягүй дурсгалтай надад бүр амар гоё юм. Зүгээр цемэдэлтэй сутгаад хийсэн. Энийг бид нар өөрсдөөс нэг юм декор маягийн гэх юм уу. За тэгээд ийшээ пүү. За манай автаа хэрэгэл багш харин дэх. байна уу? Сүнэр гэж байна. Манай сүүлийн За энэ хэсэг маань нөгөө манайг багсын хөргөчний наалт. Хөргөчн дээр юм наацсан байдаг шүү дээ. Тий, айл болгодог тийм байдаг шүү дээ. Яг хөргөчний наалт хэсэг маань. За хамгийн анхных нь аль юм болоо? Хамгийн анхны бондоско. Тий, хамгийн анхны хөвлөл маань энэ байна гэсэн үг. Одоо энэ юу гэхээр манай дотор мемберуудын группүүдийн тишортууд дээрээс нөгөө гадны зочид манай гишүүд гадагшаа улс орноор аялаад ирэхдээ ч юм ингээд авчирсан тишортууд байдаг гэсэн үг. Энэ 6 жилийн өмнө анх хэвлэгдсэн 976 манай нэр одоо энэ дээр анзаарах юм бол Fitbox гэж байгаа. Тийм үү? CrossFit-ийн аль биесний лиценз аваагүй, афлит хийгээгүй учраас CrossFit гэдэг үг ашиглах боломжгүй. Тэрийг нөгөө өсөлтөө өгөөд байж та бидний ном журмын дагуу хийх юм бол CrossFit гэдэг үг ашиглахгүйгээр Fitbox, boxтэй, box гэхдээ Fitbox гэдэг нэртэйгээр 976 Fitbox гэдэг нэртэйгээр хийж ирсэн. За энэ бол хамгийн анхны туршлагатай. Энийний артлал нь тэр Fitbox 976 гэдэг. Энэ артлал нь энэ ортлол нь
За өөрөө дурсгалтай авнууд гэдэг одоо манай Альфа өглөө 6 цагийн анги байна. За браво. Энэ Браво. юу юм биш үү те? Цаг болгоны ангиудаа нээлттэй юм тийм. Хоорондоо нөгөө групп хүмүүс маань үүсгэн гутаа ингээд биенээс ялгахын тулд ингэж гараад ч юм нэрнүүдээр гараад ирж байгаа. За жишээ нь одоо энэ нөгөө жаж тим 19 оны Патрик Морфин 5-1-ийн жаж одоо юуны шүүгч нэрийнх гэсэн үг. За жишээ нь энэ манай Рокигийн 2018 оны баг шүү. 18 багш гэнэ. 18 оны бас Азийн хаана болж тэмцээнд яваад ирсэн туганд жишээ Рокки маань авчиад дурсгаж ирсэн. За иймэрхүү жишээ. Одоо жишээ нь энэ ихэд Гаруда манай бас нэг мембер Гаруда энэ чинь нөгөө юунаас Тиагаас алт аваад ирэхдээ өмсөжсэн тишортоо ч юм уу жишээний. За ингээд зүгээр гадаадны кроссфит энэ бас аягүй санаа. Ким Жунки гэдэг Солонгосын номер 2 одоо мастер атлет болсон. 5-1 нөгөө буудлагын инструктор ихгүй бас Солонгос байдаг. Тэгээд тэр маань бас Монголд ирэхдээ бид тэмцээнд орж ирсэн тишорт чинь ингээд дурсаа авчиж байгаа байхгүй. Тийм сонин юунуудаас би үзүүлж байгаа шүү. Энэ вайн за бусд нь ингээд CrossFit 7Q Вьетнамаас авчирч өгсөн ч гэдэм үү. Энэ чинь Таиландын хахад 27 юнит 27 гэдэг юм уу ингээд гаднаас. Энд ер нь нэмэгдэл явж байгаа юм шиг тийм. Ингээд зайнуудаа ахаад би өлөж амжаагүй баг 10-аад байна. Одоо энийг ахаад нөгөө өөр зай гаргах хэрэгтэй болчихсон. Хулгайчаа. Энд CrossFit энэ бодлого соёл айгүй чухал юм шиг байна тий. Тий нөгөө бид нар ажиллаж байгаа ч юм уу манай дээр ирсэн хүмүүс ч юм уу ингээд заавал дурсал болгоод аваад явдаг гэсэн тишорт би эдийн очиж бэлтгэж хийсэн шүү. Би энэ газар очиж шүү гэдэг юм уу тэмдэг маяг. Зүрүүлээд бас манайхаас аваа явчих байгаа гэсэн үг тий. юу гэнэ аваа тий. Тий. Явахтай бодлохгүй явал. Хулгайчаа. За эдэлээ ийш яатаа тэгээд ийш ахаа нөгөө амралтын гэж хэсэг маань тий нөгөө хэл хийгээгүй гадны хурдтай байгаа хүмүүс. За яг тийшээ яваад юу болчихно. Хувцал хүрээд нэрийг үзүүлээ. За заавал хилтэй хэсэг маань хүмүүс сайн нөгөө нутгийн хичээд ороо жоохон замбрааг байгаа. Хасаа өдөрт нөгөө эрүүл амьдралын юм маяг эрүүл зүй хооллолтын талаар яг Хагасаа болгоно гэдэг юм уу? Аагүй энэ 45 хоногт нэг удаа. Шинэ хүмүүсээ зөвлөж агаад ингээд хооллолт ямар чухал вэ гэдгийг заавал ярьж өгдөг гэсэн. Би дээрээ та асуух юм байхгүй. Өө заавал танилцуулж юм шууд. За. Таны хаус рулийг л дагна шүү дээ. За. Ярмаар л байна. За. Бугайх юм шиг цагаан самбраас эхэлдэг тий. Цагаан самбраас энэ гэхдээ яг сая самбраг юмсан. Өөр гой зураг орлож өгөх. Гэхдээ ингээд чи эдитлэхтэй. За. Тэгээ энэ байгаа төхөөрөмжүүдийг зүгээр ямар төхөөрөмж гэдгийг таныг байк CrossFit-ийн түүхэнд хамгийн харгас төхөөрөмжүүдийн нэг гэдэг байгаа тий. Rogue bike, eco bike бас assault bike гэдэг хоёр юу ашигладаг, брэнд ашигладаг, ерөнхийдөө харгас төхөөрөмж, дөрвөн мөч зэрэг ажилдаг, калорийн мангаснууд гэсэн үг, одоо калори шатагчна гэсэн үг тий. Road болох дээр нэг концепт брендинг завинууд. Завинууд, за ерөөсөө калори шатагч машинууд бүтэн бие ажиллуулагч нар. Тийчээ бас хоёр машин байна. Ski. Концепт ski гэдэг маань цаныг орлуулахаар CrossFit скрит ажилдаг гэсэн концепт хоёртой бүх тэмцээнүүд цаныг ганц харуулж хоёр гэдэг төхөөрөмж ашиглахыг юу яадаг. Манай нэг юм сүүнэр байгаа. Тэр гүйдэлт юм шүү энэ. Самбар байгаа. Хоёр дахь чухал юм таймер уу те энэ цаг ерөөсөө CrossFit бүх юм нөгөө цагтаа эхэлт цаг нартаа гэсэн үг те. За окей халаалт 8 минут, хүчний хэсэг 15 минут, одоо юу гэдэг кондишн за 30 минут шүү, кул даун 8 минут гэдэг цагаар нөгөө цагтаа эхэлдэг, цагаар юм уу гэхдээ энэ хоёр таймер маань бидний одоо байнга анхаарал хандуулждаг. Коучны хувьд ч гэсэн тусгаж болж хичээлчний хувьд ч гэсэн. Энэ цагран боо шиг ингэж. За За ихтэй одоо бүх төхөөрөмжийг детальчлын ханууд аягүй хэцүү. Хөндий өргөлтийн платформ тий тавцсан. Ингээд хөндий өргөлтийн олон мото хоёртаа стандарт тавцсангууд байна. За шал бол мэдээ зөөлөвчтэй нөгөө шалнууд байдаг. Энэ одоо зориултын юу тий? Энэ бол 2 см-ийн зузаантай шалнууд байдаг. За ингээд рак турник CrossFit-ийн зааланд угаасаа одоо хамгийн чухал хэсэг нэг тий. Энэ турникнууд маань дээрээс нөгөө нэг штанг тавьдаг, бенч пресс, суулт одоо суулт чийж халтын суур болчдөг гэсэн үг. Тусдаа нөгөө юу байдаггүй одоо энэ дэр турникнээс сунах болон ахаад одоо энэ доорч ингээ бенч тавиад бенч хийх чийж халтай дээшлүүлээд суур одоо ерөөсөө хийхээр энэ айгу CrossFit заал болгоно юм рак байхаа зүгээр авахгүй гэсэн. За ахаад тэнцээ нэг юм өндөр турник байгаа. Ер нь гол нь энэ
За тэгээд бидний хөгжмийн жимсэг юу гэдэг вэ? Хөгжмийн зэмсэг маань ерөөсөө гол. За голнууд маань CrossFit 2 төрлийн гол ашигладаг гэсэн. 20 кг-тай стандарт эрэгтэй гол, 15 кг-тай стандарт эмэгтэй гол. За эрэгтэй эмэгтэйгээд ялгаад байдаг нэг олимпийн хөндийн өргөлтийн яг стандарт байгаад байдаг. Энэ голны гол чинь 20 диаметр нь 28 мм. Энэ чинь 26 л үү дээ. Ингээ нарийн бүдүүн тийм. За тэгээд CrossFit-ийн зааланд ороод одоо мэдхгүй хүмүүсд юу олон голтой ингэж бод. Тэгээ босод нөгөө фитнес юм уу зааланд голнууд маш цөөхөн байдаг. Их нь машинууд дээр байдаг. Гол нэг 4-5 гол ч юм уу хэд. Одоо манад ирэхэд 40 гаруй гол байна уу чинь. Нэг өвнө нэг ярьж ирсэн шүү дээ нөгөө CrossFit-ийн заалыг тухайн тухайн жингийнхийнх нь юугээр яадаг. Тийм дундчлал одоо юу гэдэг танаа чадлын нэг тооцдог голтой байх те одоо 40 голтой юу гэдэг жинг штанг нийлээд нэг 4 тонн жин байгаа ч тийм 5 тонн жинтэй ч юм ингээд нөгөө нэг 40 голн дээр тэрнээс 100 кг-аар ашиглаж болох вэ гэдэг юм тийм нэг ачаалал гараад ирж байгаа. Анх манайх ч айгүй нийтээ 12 голтой 6 жилийн өмнө 12 голтой бүх жин нийлээд 1200 кг авчлаа одоо антиэлменталийг одоо тэрнээс бараг 4 дахин хийсэн баха. Тэгээд баг багаар нэмэгдээд нөгөө баг багаар хэрэглээд идэг гэсэн үг. За одоо бүх юм нарийн тайлбар гэдэг. Тийм одоо гимнастикийн бас мэргэжлийн гимнастикийн гой төхөөрөмжүүдийн нэг цаграг ринг маань юу гэхээр гол онцлог нь ганцхан доошоо хөдөлдөг. Доошоо хөдөлөх боломжгүй. Бусад бүх рүү хөдөлдөг. Тэгээд энэ дээр нэг балансаа бариад өөрийн биеийн жинг өдөртнө гэдэг маань одоо гимнастикч хүний маш ур чадвар тэр юм шаарддаг. Тэгээд CrossFit тэрийг бас суулгаад гэж ойлгож байна. Энд чинь манай нөгөө сүмний ч одоо энэ 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 ч байж идэв. Ер нь бол амгалт бүтэн цаг амалтгүй ингээд байж идэв. За энэ байж идгийн. За энэ шиг болохоор эрэгтэй мөхтэй хувц солихоор мөрөө. Хувц солихоор гээд тэр ч одоо бүх зааланд байдаг. Энэ зургийн шиг юу идэх вэ? За энэ эдгээр маань юу вэ гэхээр 5.1 брендинг plate carrier буюу одоо хөндрүүлэгчийг авч явах гэх юм уу да. Waist гэдэг нэлчтэй тийм. Үүн бол plate carrier гэж байдаг. Энэ яадаг вэ гэхээр үүн 4-5 жилийн өмнө 5.1 маань албан ёсны CrossFit-тэй одоо нөгөө одоогийн Reebok 2 гэрээтэй байсан гэсэн. Одоогоор одоо Rogue Noble энэ гэрээдсэн бол эдгээр чинь бараг 5 жилийн өмнө гэрээнд цуцлагдсан баха. Албан ёсны спонсороор ажилладаг Murph Challenge тэмцээнд нөгөө CrossFit Games дээр Murph баг 2-3 ч удаа орсон баг. Тэрний нөгөө хөндрүүлэгч эрэгтэйчүүд 9.3 кг, охтууд 6.2 кг хөндрүүлэгч зүгээд тасгал гүйцэтгэдэг гэсэн. Тэгээд одоо энэ зааланд хичээж байгаа бол энийг ашиглаад тасгал энэ баг ихэнх мемберуудих байгаа. Тэгээд манай заалны бас хэд нилээд энэ манай нөгөө юу сүвнэр их байж хөргөтөө үндэ. Энэ яагаад юм баг моцоглоод. Энэ хүмүүс мартцсан нөхөн авчираа тэгээд авахгүй л байгаа. Хинийх ч мартчихжээ бүр. За энэ нөгөө нэг юм дурсгалын хан хийх санаа гаргаад хуучин заалан дээр байсан. Тэгээд энэ чинь нөгөө хамгийн дурсамжтай мөчүүдээс гэр зурганд одоо буутсан тийм юмнуудыг ингээд хадгалаад илүү олон болох хэрэгтэй. Бас угаалгаад бэлдсэн наагаагүй биш нөгөө тогтоогүй юм байгаа. Ерөөс ажил хийх байна. Энэ донд яг онцлог юм гэвэл чинь CrossFit Level 1 нэгдүгээр зэрэгтэй дасгалжуулагч юм сертификат гэсэн үг яг хуваараа гэсэн. 5 жилийн өмнө авсан одоо хугацаанд дууссан. Одоо нэг ажил тавьчих байна. Level 2 буюу 20 зэрэг өгөх хэрэгтэй. 5 жил тутам нэг 5 жил тутам анх авснаас хойш 5 жил хүрчтэй байхгүй. Тэгээд би ахаад нэгийнхаа шалгалтыг өгөөд нэгээ сунгуулж болно. Эсвэл нөгөө хоёрдугаар юу руу орох хэрэгтэй байхгүй. Төвшин рүү орох хэрэгтэй. Ирэх үүсцэн тэгээ нөгөө гадагш явж өгөх хэрэгтэй. Одоо дууссан байх гэдэг. Сая 3 сарын 10-нд дууссан. Тэгээд одоо ирэхгүй багш. Цаан дууссан баг гэж. Тийм байна. За шүү. Энэ юуны юу вэ? За энэ 19 онд Монгол Улсын ерөнхийлөгч баталгын ивэл дор гэсэн талбай дээр Сүхбаатарын талбай дээр бид Murph Challenge гэдэг таврынхтай анхны одоо том тэмцээн
хийж ирсэн. Тэгэхээр энэ дээр харж байгаа манай Rocky маань за би ч н орсон юм шүү дээ. Би ядлаад за бүгдээрээ нэг 5.1 хөндрүүлэгчдүүдэд зүүцсэн талбайг тойроод нэг 1.6 км гүүгээд буцаж ирээд хөндрүүлэгчтэйгээ турникэн дээр 100 удаа суняагаад гар дээрээ 200 удаа сунаал өөрийн биеийн жингээр хөндрүүлэгчтэй 300 удаагийн суулт тэг ахаад 1.6 км гүүгээд ирдэг. Ийм тэмцээн анхны зохион байгуулж ирсэн. Маш гоё. Дурсамжтай тэмцээн болж байсан. За хөгжилтэй юмнууд юу вэ? За одоо чи нөгөө манай багийнхан ганцруу даанд орж исэн гэх юм уу? За ууландаа хэлж исэн. Тэгээ шүүгчтэй юм баг. Энэ одоо хамгийн анхны Аагүй гэж ойлгохгүй юу? анхны биш байгаа энэ нэлээ 19 оны зургийн талбаараа юмаа нүүлэх гэж тавьсан байсан. Тэгэхээр тэр үед бид нар зааландаа нэг тэмцээн хийгээд тэгээд өнөөс зогсож исэн үе байна да. Тийм би тийм байхгүй наа чинь андуураад нэг нь миний хажуу тавьчихжээ. Миний уур тавьчихсан юм шиг. Тийм. Дэд гэдэг шиг. За. Өстой гоё том сарвалхан. Ишээ. Ховцол хөрөг харуулчихдаг. Энэ тол мөл Ой гэдэг. Ой гэдэг. Юу. За салхуур руу орохдоо энэ нэг гар гах хэсэг бол 0-оор дамжаад орчдөг. За бүх дизайныг нэг айхтар дизайнер хийсэн. Па. Нэг айхтар нөхөр байгаа. Бүх ажил бүслүүлдэг. Инкмэр гэдэг. Одоо бид нэр өөрсдөө ярьж байгаа л ерөөс нэг гिचгүүгээр хийж байгаа залуучуудаа ингээд хов салхуураа энэ 30 юм тий. Ангалтай. Дүүштэй. Тэгээд дүүш рүүгээ орчдөг ингээд эрэгтэй эмэгтэй тусдаа дүүштэндээ орчин хоцоо салчин. Энэ заалт нэг юм бэ шүү. Гүйдэлтэй юм шүү дээ. Тэр нэг улаан хаалгалтад тэр яад юм. Тэгээд тэр улаан хаалганы цаана ороод ирэх айгуу замаар. Манай офис болон нөгөө коуч нарын маань эдрээ хийждэг. Жижиг офисын юу гаргасан өрсөдөө тэгээд манай ч нөгөө залуучууд ерөөсөө өрөөгөө зөвөрлөхгүй. IT байшил үүдээ тэр дотроо гэж. За нэг ийм зал байна да. Өөр тань мартсан сансан би асуугаагүй. Энэ цан. Цан. Энийг хийх гэж за чип зохиол. Энийг яхаа book cross дээр янз бүрийн хэлбэртэй. Гэтэ энэ бол тэр бид нэр гонг, Аз тал руугаа гонг гэдэг иймэрхүү байдаг. Европ руу бол тэр нэг гоё усан онгоцны юм дээр байдаг шиг юм. Яг хонход дан гэдэг янз бүр цагууртай байдаг. Юу вэ гэхээр PR bell гэж нэрлэдэг тий. Personal record буюу хувийнхаа амжилтыг эвдсэн тохиолдолд бусдаа зарладаг. Зарлж энийг одоо цогч байгаа гэсэн үг. За. Тэгэнгუთ бусад хүмүүс маань нөгөө баяр хүрэгдэг. За окей энэ хүн хоёр рекорд эвчжээ гэдэг. Одоо юу гэдэг ингээд үндсэн татал 100-аас илүү татдаг байсан чинь тэрнийгээ сайжраад 120-оор ингээд татдаг амар амжилт. Одоо хүсээ гаргачих дээрээ бусад хүмүүстэй. Гэтэ хүн болгон ирээд нэг юм ахиулаад ирээд цохоод авахгүй гэсэн. Коучрийн дураараа цохиж болохгүй одоо цохоод үзүүлнэ. Тийм бол нөгөө коучрийнхаа зөвшөөрлөөр зохидог гэсэн үг тийм. Эсвэл нөгөө нэг ахицсан тулаагүй дунд нь ахиц гараад ах юм бол энийг байн нүдээр болохгүй гэсэн. Энэ айгүй үнцэнтэй одоо хувийн амжилтаа эвдсэн санжижсэн юм бүтээс одоо 10 даралт гэж ярьдаг. Түрүүнд 10 дарах гэж чадахгүй. Одоо юу жил болцсон залуу анхныхаагаа гарах юм а заавал тэр зохино гэсэн үг байхгүй. Тэр чинь том амжилт байхгүй. Нэг скил. Яг болохгүй зохино байгаа. Тэгээд энийг нөгөө зүгээр тоглоом шоглоомоор эсвэл тэгээ ингээд хайхрамжгүй цогчих юм бол нөгөө торгуул хүлээдэг. Шийтгэлтэй нь 30 барьчихлаа юу вэ? Сүүлд нэмэгдсэн үү яа гэж. И төрөгийг хораагаад яа тэгэл биш юм биш 30 burpee гэдэг бол энийг хийх гэдэг Монгол юм том хонх олддгоо шашны зүгээр очиж үзлээ жоохож байгаа. Тэгээд нарантуул ороод нилээ явж исэн чинь нөгөө хуучны идэл мэдэл зардаг юм дотор энэ одоо юу байсан юм болоо. Яг цанал бах л та. Тийм биш. Тэгээд тэр олоод тэгснэ гинт бодоод энэ чи юуны мод юу мод гэдэг вэ? Ташуурны мод шууд юу гэдэг? Суур мод юу ямар мод вэ? Тэгээд суур ингээд бүх юмыг наран тулаас нэг өдөр аваад тэгээ ирээд энийг хийчих би өдөржингөө л авсан хүмүүс.
дам нөгөө гоё. Тэр хийсэн өдөржиг аваад ба хүмүүс уур талаар наваа хөөгөл. Тэгээ одоо ингэ байж байгаа. За. Тэгвэл За нэг ийм сайхан заал байна. 76. Тэгээд нөлөө юу яа. Сайхан ширийн ярд. За. Одоо сууж байгаа сайхан яриагаа ширийн ярдаа. үргэлжлүүлээ төөхөө. Тэгээд. За тун утахгүй. Харин Season 1 episode 6. харин Түр уул нам бүтэн англиар яваа сурцсан байсан та. Хэл гарцаа. Өнөөдөр англи хэлдээ зуралдаг. Хэл англиар мартсан л. За өнөөдрийн подкаст дугаар юм эрхэм зочдоор хоёр эрхэм хүн өргөцсөн байна. Тэгээд өөрсдөө танилцуулгаас өмнө өөрөөсдөө товчоо танилцуулчихгүй юу? За зочин хөтлөгч. Азаас эхлэе. Азаа нэрээ дээрээ гэж. Тий, намайг азаа гэдэг. Тий яах юм? Мэргэжлээ. Тэгээ би киноны хариулагч мэргэжилтэй. Тэгээд CrossFit хичээлдэг. Манай багш байна. За. Та танилцуулаа. Яа. За ондөр төгшөө нэрээ дээрээ. Тийм үү. Харин систем шүү. Тийм шүү дээ. Тэгэхэд мэргэжлээ байгаа юм шүү дээ. Загнаад авах гэж. Манай гид заалан дараад ирсэн сайн нэг хичээл орж исэн. Тэгээд бүтэн нэр ундралаад CrossFit-ийн багш тасалжуулагч, 970 CrossFit үүсгэн байгуулагч. Зэг юм байна. За. Шөнөри Нэрийн би CrossFit-ийн загалмаас эцэг Левел 1-ийн хугацаанд дууссан. Нэг ихтэй. тэрийг лавь бай яриад. Хасаа хоконд орсон юм уу? орсон. Хидэд орсон. Одоогоор Азад дөрөх англи дээр 140-д яваа. Өмнөх жилээс ахисан уу? Агсан. Жоох агсан. Баяр хүргэе. Ондөр шиг би бэлэл хийхгүй яаж ахаад байгааг гэж ойлгохгүй байна. Гэртээ хийгээд юм уу? Нууцаас нэг нарийн ширийн байвал хуваалцаарэ. Тэгээ ганцаараа л нэг юм хэрэглээд тах шүү. Жил болгоо нөгөө юу л болоод байгаа шүү. Ерөнхийдөө нөгөө тактик судлаа тэр ер нь одоо чинь open эхлэн гол юу яаж байгаа байхгүй ингээд нөгөө бусгад газруудын нөгөө гаргацсан типүүд байгаа шүү дээ. Одоо хэмж гэдэг юм уу? Bot prep гэдэг юм уу? Тэр амар хэрэгтэй болоод байгаа нөгөө стратеги workout хийх. Тэгээ тэрийг судлаад хамгийн нэгдүгээр нөгөө open дээр чинь дасгалыг доор ээж хоёр их нь маш чухал шүү. Эхлээд хийгээд хаана мэдэрч гин чи хаана судалчин гарч гин эсвэл одоо хизэн шахаж явахгүй гэдэг юм. Тэрийг хийж үзээд янгуудаа нөгөө нөхдүүдийн одоогийн топуудын гаргаж байгаа тип зааварчилгаануудыг маш сайн судлангуудаа окей за ийм тактиктэй бол одоо жишээ зарим юмыг маш олон хуваалттай зарим нь хуваахгүй хурдтай гэж тийм тэр юмнууд нөгөө туршлагатай хүмүүс чи тэр тактикийг маш сайн нөлөөтэй байгаад байна. Түүнээс ямар ч бодлогоуд нөгөө төлөвлөгөөгүй орчих юм бол болохгүй болчихсон. Тэр маш чухал байна. Монгол жоохон сул тал нөгөө цагийн зөрөгөөр бид нэр бүтэн 3 4 өдрийг ашиглаж чадахгүй. Ингээд нөгөө шүн их олон болчиход байгаа 10 цагийн зөрүүтэй. Үүрээр Монголын цаг 3 4 Төрөн шүн 3 өдөр болчиход баг тий зарлагдангууд нэг өдөр дутчихад байгаа. Боломжтой бол дахиад өгнө 3 хийж ивэл нэг болгон дээр сайжраад байгаа байхгүй. Бид open бол авчихсан. Тэгээд тактикийн хувьд ер нь зүгээр яг ангийн дасгал ч юм уу бусад энгийн гişүүдийн хувьд ер нь одоо орж байгаа зааланд орж байгаа програм байгаа шүү дээ. Бас гişүүд бас өөрсөндөө тактик боловсруулах шаардлагатай ер нь. Тий, тэрийг бол багш нар бас зааварчлаа өгдөгтэй. За окей, энэ ч бол нөгөө нэгийнхаа чадлын одоо юу гэдэг нэг 60 70% дээр ингээд юу байгаараа яваараа одоо 40 минут дуртасгал нэгдүгээр раунд дээр ингээд буудчих юм бол юу өөрийнхөө 90% ажиллаад ч юм бол суучин тий. Тэгэхээр нөгөө дасгал хийх биш 40 минутын дасгалыг 10 минутын дээр нь тесрээд үлдсэн 30 дээр ажиллах чадвар болчих жоох хамгийн нэргээ гаргах болчих. Тэгэхээр окей, жоохон айжх явна шүү. Ингээд яваад сүл рүү ингээд шивчт юм ингээд. Багш нар ерөнхийдөө зааварчлаа өгдөг. Хичээлэгч нарын хувьд маань ерөнхийдөө юун дээр анхаарах хэрэгтэй. Тэр нөгөө юу хурдан хийн гэсэн л ойлголт нөгөө буруу суух гэдэг гэсэн. Нөгөө тэмцээнд орж байгаа ч юм уу тамирчдыг хараад тэд нар бол арай өөр бэлтгэл хийж байгаа шүү дээ. Дасгалын хувьд хамгийн нэгдүгээр нь механикс буюу гүйцэтгэл маш зүв байх хэрэгтэй. Хүнд чиндээ хурдандаа чухал биш. Гүйцэтгэлүүд нь маш гоё. Цэвэр
зөв техниктэй байж нэгдүгээр бэлтгэл тахгүй дараа нь тэр заслыг сайжрах боломжууд гарна гэсэн. Гэхдээ коучны үед ерөөсөө хэлээ тэр хэсэг хөнгөн жингээр пайпер чамаагүй. Окей, гүйцэтгэл зөв. За одоо жин хэмжүүлнэ, одоо хурдан хэмжүүлнэ гэдэг. Тэгэхгүй нөгөө бус хүмүүсийг хараад бас жоохон санагдчих юм шиг байна. Хажууд нөгөө нэг жоохон туршлага задарч болно буудаал явангууд л ингэх ёстой гэж ойлгоод шинэ хүмүүс дээр нэг тийм алдаа гарах гэдэг. Тэрийг зохицуулж явах хэрэгтэй гэдэг юм. Намайг дагаа хүмүүс буудаад идэг би. Юу гаагаад идгээр хажуудыг багаас намайг дагаал яваад идэг. Би буудаад идэг гэсэн л дээ. Open гэж яг юу юм? Тэрийг нэг юм товч. Тий open гэдэг одоо нээлттэй авч ийн гэсэн үг шүү дээ. Яг CrossFit спортын ноён оргилууд гэх юм уу та CrossFit Games гэж болдог. Одоо дэлхийн аврах шалралт тэмцээн. Энэ нь Америкт 8 сард болдог. За тэгэнгუთ дэлхийд даяараа одоо 100 бараг 60 гаруй улсаас тамирчид оролцож байгаа. Энэ жил ихэд эрэгтэй 170 мянга, эмэгтэй 140 мянга. Тэгээ нийтдээ 320 гаруй мянган тамирчин оролцож байгаа. Фитнес фестивал дэлхийн хамгийн том тэмцээн гэж хэлж болно гэсэн. За, юу гэсэн үг вэ гэхээр CrossFit дээр дэлхийн хамгийн том юм уу? Бүр бүх спортод хамгийн. CrossFit бүх спорт хамгийн том. Одоо 320 мянган атлет оролцдог. Тэмцээн одоо байхгүй байхгүй. Бүртгэлтэй орж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр хүмүүс байр эзэлж байгаа. 321 мянга дахь атлетик хамгийн сүүлд ямар язгүй барах уу тийм шүү. Нэр ямар болсон юм? Хараагүй. Сайн боллоо. 320 оролцож байгаа. Яараа би харч болох уу? Яараа би. Жаараа харцгаа. За тэгэхээр сая нэг ноён харгил гэж яриад байгаа дэлхийн авраг гэдэг байгаа шүү дээ. CrossFit Games буюу дэлхийн авраг шалралт тэмцээн. Тэр маань 8 сар зохион байгуулдаг. 8 сар дэлхийн тэр бүх 300 эрэгтэй 170 мянган эмэгтэй 140 мянган атлетаас топ 40 эрэгтэй 40 эмэгтэй. За топ 40 эрэгтэй 40 эмэгтэй маань гэхдээ үндсэн насны ангилал дээр 18-аас 35 насны залуучууд охтууд одоо очиж байгаа гэсэн. За тэр 40 маань одоо дэлхийн шигшгдсэн 40 байгаа шүү. Тэд нар хоорондоо нэг тийм 7 хоног 9 хоногийн өрсөлдөөн хийгээд тэнцэнээс шалгарсан топ эрэгтэй эмэгтэй одоо дэлхийн fittest in the world буюу дэлхийн хамгийн fit хүн гэж нэрлэдэг. Хуучин триатлоны тамирчин, Ironman-ы тамирчныг дэлхийн фит хүн гэж нэрлэдэг байсан. Тэгсэн чинь энэ маань жоох утчаар дутагдал болсон. Нөгөө илүү endurance тал руугаа буюу маш удаан хугацаанд дугуйтай, дугуйнах, сэлэх, гүүх гэдэг энэ гурван юмар шалгаруулад ирсэн бол CrossFit Games нь ерөөсөө давтагдчихгүй, таашгүй, одоо даалгаврууд урд өдрийн зарлж байгаа байхгүй тийм тэмцээн. Окей, маргааш чи 10 км гүүгээд 100 кг 50 өргөөд тийш шууд залцдаг. За окей, тэр Games одоо бүр 8 сард дэлхийд аврах болдог гэсэн. Энд очихын тулд одоо 3 сараас CrossFit Open буюу нээлттэй эхэлдэг гэсэн. За Open-д маань юу гэхээр тухайн улсад нь ядаж нэг affiliated буюу аль биесний эрхтэй CrossFit байж иж тухайн улсын тамирч оролцох хэрэг авдаг гэсэн. За Монгол улс маань 5 жилийн өмнө анхны эрхээ авсан. 400 CrossFit нэгдснээрээ манай Монгол тамирч маань оролцох боломжтой болно гэсэн. За Open гэдэг маань онлайнаар ингээд бүртгүүлчлээ. 5 хоногийн зайд 7 хоногт нэг дасгал тэр дасгалыг гүйцэтгэх 5 хоног одоо өгдөг. Хэдэн ч удаа хийж болно. За мэргэжлийн шүүгчээр сүүлгээд дээрээс нэг янз бүрийн аппликейшн байдаг. Цагтаа таймертаа бичлэгээ хийгээд тухайн зааланд нугасаа нөгөө мэргэжлийн шүүгчнэр шүүж байгаа гэсэн үг шүү. Дэлхийд даяараа нэг стандартаа зарлаад тэгээд тэр дасгалуудаа гүйцэтгээд одоо сая бол нөгөө 24-ийн 1 гэдэг маань 24 оны 1-р дасгал, 24-ийн 2, 24-ийн 3. За зарим онуудад 23-ийн 2-ын AB гэж гэдэг юм ингээд 4 дасгал болдог юм. За энийг онлайнаар гүйцэтгээд шалгарчингууд нь одоо quarter final буюу хагас шигшээ гэдэг баг тийм хагас шигшээ гэх баг. Тэр лүгээ өмнө бол өмнөх жилүүдэд топ 10% шигшээ авчдаг гэсэн. Одоо 200 мянгаас. Тий, тэр одоо нөгөө 177 эрэгтэй тамирчнаас топ 10% аваад quarter final буюу хагас шигшээр оролдог. Энэ жилээс өөрчлөлт нь юу гэхээр топ 25% авсан. Тэгэхээр энэ бол 75% буюу 75%-аа багтсан. 100 хүн уралдахад 76 дээш хүмүүс маань оролцох боломжтой болж байна. Яг энэ бодлогын нөгөө энэ жил CrossFit Inc-с яг нэгдүгээр мөнгөө бодсон хоёрдугаарт юугаа бодож байгаа. Нөгөө олон хүн хамруулах 10% гэдэг маань бас чанга шүү дээ, тий. 177 мянган хүнээс 17 мянгад орсон дэлхийн тамирчид маань орох гэдэг. Тэгэхдээ бүс бүсээ дэлхийн 7 бүсчилд одоо Аз, одоо Европ, Америк хоёр хуваагдаад Австрали тусдаач гэдэг юм уу. Ууч Австрали манай бүсд байсан Монголын бүс. Тэгээд Австралиг тусдан бүсд гаргацсан гэсэн. За топ 25% маань quarter final-д орох дээр одоо 4 сарын 1-нд бүртгэл эхлэнгуудаа юу явагдана. Нэг 6 хоног үлээ 5 хоног үгдээ. 5 хоногтоо 3-аас 4 дасгал шууд зарлаад өгч. Онлайнаар дэлхийд даяар зарлж бүх ижлэгийн стандартаа жингийн заагаад өгч бүх юм.
Тэнгууд тэр заслынхаа урд хойно аль нь хийх нь хамаагүй. Эзээх нь хамаагүй нөгөө хүмүүс чинь бодох нь шүү дээ. Окей, хуран цэцлээ би эхлээд энэ ингээд хийгээд дахиад бичлэг явуул. Бичлэгээр. За тэрийг бол яг аль биесний эрхтэй шүүгчнэр бүр яг шүүх ёстой бичлэг стандарт хангасан гэдэг нөгөө зааварчилгаанууд байгаад байгаа. Тэрэн дээр орчин шүүгч гэж яриад байгаа нөгөө CrossFit сертификаттай жааж байх хэрэгтэй. Тэрийг онлайнаар $10 илүү $15 төлөө. $10 тийм. Манай хүн ч жааж байгаа шүү дээ. Та орсон юм уу? Онлайн суугаад. Open. Үгүй. Наад жаач. Оо, шүүц юм уу? Шүүгч ирэхтэй. Тийм жил болгон шүүгч ирэх нь сэргийждэг. Шүүдгээд гэж байна. Жил болгон шинийг авч. Ер нь шүүдгэл хүндээ тий. Шүүдгээ баяраа гэдэг шүү дээ. Динс баяраа. Амар зурагтай шүү дээ. Гिचвэцсэн. За тэгээд нөгөө 25% чинь квартер файналаа хийнгууд Азийн бүс одоо дотор өсөлтөх нь ш нөгөө насны ангилалтай гэхдээ 15-35 маань үндсэн ангил RX scale foundation буюу ингээд дотор RX гэдэг маань үндсэн ангиллын scale буюу хэлбэршүүлсэн ангиллын бол тэр уралдаан шаашаа үргэлжлэхгүй foundation буюу бүр beginner төвшин гэсэн. Ямар ч ингаахгүй биеийн жингээр ч юм уу. Тэгээд adaptive буюу нөгөө үжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бас ангил байгаа. RX-ийн хэдүүлээ яриад авчихдээ. Янгууд топ 25%-аас нь Азийн бүсээс одоо нөгөө топ 30 эрэхтэй, 30 эмэгтэй, топ 40 эрэхтэй, 40 эмэгтэй, топ 30 баг маань semi final буюу одоо дэлхийн аврагын бодлого чинь хагас шигшээ гэсэн. Бүр шигшээр болж байгаа гэсэн. Тэр маань нөгөө дэлхийг 7 хуваасан бүстэй биечлэн очиж оролцсон. За манай Азийн бүс жишээ нь Солонгост Busанд болдог Forest Throwdown гэдэг нэртэй. Одоо жишээ нь юу гэдэг Европын French Throwdown ч гэдэг юм уу те Cape Town Throwdown ч гэдэг юм гэдэг бүс тийм Азийн бүс рүү одоо нөгөө Аз 40,000 тамирчин байлаа гэхэд хагас шигшээ рүү 4,000 ороод тэнцэнээс топ эрэхтэй 40 эмэгтэй 30 баг биечлэн очно гэсэн үг. Энэ жилийн 5 сарын 17, 18, 19 Busанд. За очингууд одоо жишээ нөгөө яг геймстэй адилхан биечлэн 4-5 хоногийн тэмцээн 3 хоногийн тэмцээн биечлэн оролцоод Азууд маань өрсөлдөж шít. За өрсөлдөөд дууссан чинь одоо дахиад квотаар ав. Тэр 40-оос чинь Азийн квот чинь 2 баха. Топ эрэхтэй 2 нь, топ эмэгтэй 2 нь 8 сард CrossFit Games буюу их явахд очих, их явж байгаа. Азаас маш зөв. Тэгээ Азийн бүсд ч Оросоос явж байгаа шүү дээ. Тэгээд Иран, Ирак бүгд төр орчих. Тэнгууд Америк 2 хуваагдаад 8 билүү 11 билүү код арай өндөр нөгөө орж байгаа атлетикийн тоогоор орж байгаа. За Австралиас нэг 6 ч гэдэг юм жишээ нь тий. Ингээд нөгөө топ 40 чи дэлхийн 7 бүсээс топуудыг авчиж байгаа. Маш өндөр шалгууртай, маш ур чадвартай, маш хүчтэй тамирчид л очно гэсэн үг шүү дээ. Тэгээд 8 сардаа энэ жил байршил нь өөрчлөгдсөн Техас болохоор байрал өөрчлөгдсөн байна. Тэгээд тэр топ 40 өрсөлдөнө л гэсэн үг. Та очиж үзчихсэн юм уу? Бид тэрээс очиж үзэж амжаагүй, боломж олдоогүй харин. Бөөндөө явах уу? Аяа орсон юм уу Open? Open-д орсон шүү дээ. Хидэд орсон? 321 Энэ жил бас орсон. Би ороод бас 3 жил орж байгаа. Тэг ахиулсан. Ахиулсан нөө. Анхны жил чинь би нийт тамирчдын 60% баг. 60% орж ирсэн баг. Тэгээд 2 дахь жилдээ 89% болоод энэ жил 2 дахь жилдээ 80% болоод энэ жил би 90% болсон. Тэгээд өмнөх шалгуураар бол одоо энэ жил 10% орцсон яваад байгаа гэсэн. Тийм квартер файналд одоо бүртгүүл орцсон. Одоо тэгвэл 5 сард болох тэр Азийн шалгуулт шүү дээ. Бич л болчих. Биш л байж. Тэндээс одоогоор Монголоос явах мох тийм тодорхойлсон хүн байх уу? Одоо тодорхой болно гэж байхгүй. Одоо нөгөө квартер файнал буюу хагас шигшээгээ хийж ийж баг байна уу ганцаарчд маа аавна. Яг open ярьснараа одоо анх CrossFit ингээд open явж байгаа анх чинь 5 тамирчин ч илүү 6 хүнэл бүртгүүлдэг байсан. Монголоос Арак юманд тэгээд за би химбиси би яднаа авах юм. Тэгээд Би ундрал гэдэг нэрээр нэг гэдэг нэрээр нэг ундрал гэдэг нэрээр нэг баг 5-6хан тамирчин ордог байсан чи энэ жил эрэхтэй 50 байгаа тийм 56 Монголоос л тийм Монголоос яг холилдоод зөв нийт орсон эрэхтэй тийм эмэгтэй баг 30 орчим л 80 гараа 90 тийм тэгээд нөгөө дэлхийд дээр одоо чинь Австрали Америкт амьдардаг Сидней болд гэх нэг одоо яг юу сайн нэрийн санд тэр охин жил болгоо ордог тэгтээ Монголынхаа нэр юмнаас Америкаас орж байгаа мөртлөө бокс нөр Монгол хүн гэдгээр ордог тийм бас гоё онцлогтой нэг харамсалтай юм болж ирсэн юу вэ гэсэн чинь CrossFit Games нөгөө ингэсэн баггүй нэг жил өөрчлөлт оруулаад
18 он тухай ингэж нөгөө шалгаруулалтаар авдаг биш атлет буюу аль бисны эрхтэй бүх улсаас цагаан утсаар гэсэн үг. Fittest Mongolia гэсэн үг шүү дээ. Эрхтэй эмэгтэйг шууд урилгаар аваачаад гой тугийг бариад 100 эд улсын тамирчин. Одоо дор ижил хоёр эрх Монголоос эрхтэй эмэгтэйний нэг тамирчин очих нь ш Монголын тугаа бариад олон атлет шалгарцнууд нь бол шалгарцсан цагаан утсаар ингээд хүчээр аль бисаар аваад тэгээд ингээд оролцсон байхгүй. Тэгээ 19 онд трийг яхаж өөрчлүүлээд тийм болоод тэгсэн чинь азтаа нөгөө бид нар ч атлет болцсон. Монголоос явахын тодорхойлж байгаа. Бүүн баяр гэж чинь. Ковид юм уу? Тийм тэгсэн чинь бүүн баяр болоод тухайч Рокки Монголд баг ирээгүй лөө Филиппинд амьдэрсэн байхад тэнцээ байсан ч гэсэн Монголынхоо нэр юмнаас Фидесэндээ Монгол явчихсан. Манай одноо багш чинь одоо Сэлвман Фидес бөмбөр болж байгаа байхгүй. Тэгээ энэ хоёр явна гэдэг. Тэгээд геймс орноос нөгөө хоёр чинь Reebok албасаар ивэддэг гэсэн. Reebok сайзуудаа явуул гэдэг чинь ингээд weightlifting, өндийн өргөлт, гүйлтийн, зүгээр ингийн бэлтгэлийн готлнууд, хувцс, цүнг, бир комплекс ивент гэдэг грип, бүс ингээд тэгээд хураанж авд юм а $100 $200 шиг хураанж аваад бүртгэлний хийлгээд арзмааруудыг аваад тэгээд нөгөө явахгүй нөгөө гал өнөрөө бид гуравч наа нөгөө арзмаараа юу хийчих гээд одноо гуугаад арзмаараа том битээр арзмаарыг өгчих гээд хувцсыг авах гэдэг байгаа яг готлын арзмаар одоо чи 38 бүс чи тэгээд битээр 42-ыг хийчих гээд байгаа. Монгол ухаан гэж тэгээд бөөм баяр баргал тогмог Америк явах бүгдээрээ бизнес орох гээд дагаад явна шүү дээ. Тэгээд чинь амар баяртай байжсэн чи ковид. Тэгээд тэр жилийн геймс чинь юу болтгоо нөгөө ковид болоод тэгээд онлайнаар бүх юм яваад нөгөө үед чи нөгөө дэлхийн аврах чи топ 20 авчихлаа. Айгүй цөөхөн тамирчтай авчиад ийм хөдөөхөр Америкт зүгээр юм хүнээс тусдаа газар баг шүүгч мөгч хийлгэх байл. Тийм болоод нэг алтан боломж гэсэн үг те CrossFit Games Монголын туг гарах байсан нэг ийм боломж харамсалтай нэг юм болж ирсэн. Тэг дахиад хийхгүй юу? Тэр дараа жилээс нь солигдсон. Цааны системийг орцсон. Тэгээ дахиад энэ систем сэргэх магадлалч одоо энэ жилийн аваарч махаад энэ өвөн сонирхолтой байхгүй те. Одоо Монголоос оролцох нөгөө 321,100-аас 40 руу орж тийш явна гэдэг чинь амар хэцүү байхгүй. Одоо нөгөө тэр олон хүн орцсон гэж ярьж байгаа дээр бид нар бол Аз руу ойртол хэлсэн байгаа. Хууч Аз байтугай одоо манай аг хэлж штэ 60% байсан 80%-аас одоо ирлүү гэдэг чинь ингээд Аз руу 99 дотор орцсон 99% дотор байгаа нөхдүүд явж эхлэх байхгүй. Тэгэхээр хөөжл чинь гэж бас 100 дээр чи манай лавга багш ингээд залууч юу дээшлээд байгаа гэсэн үг тийм дээшлээд ойртол топ 30 байх. Багаар бас нэг манай ганыхан ган кроссфитийн маань багаар шалгарсан 2 жилийн өмнө ч лөө 2 өдрийн бүртгүүнтэй баг шалгараад тэгээд за Монголын гоё анхны бас нэг Аз явж явах гэдэг чинь сайн файнал дахиад бүтлэхүүл юм. Харин нэг юмнууд бай. тэгээд бөөм баяр бид нар чинь яах вэ баг гаргаж ирэх мөхтэй яах вэ чи машингээ бодчих. Бүтэнчтэй юм байна уу багшаа? Тэгсэн чинь юм яри. Солонгос элчин аваачиж маа нөгөө Рокки цэвгээ ганчиг марлаа дөрв багаар шалгарсан явна гэд тэгээд чинь юу кросс гоёхгүй Монголоос хагас шигшээд орцсон тий. Хагас шившгүй шигшээ байхгүй. Тэгсэн чинь сонголч визэн гаргаагүй. Жогон тулаад өгсөн. Магадгүй нөгөө багийн шалгаруулалт нь болоод сарын хугацаа ч юм уу нөгөө 5 сар ч 6 сар зохион байгуулж байгаа шүү. Явах гэсэн чи визэн гараагүй. Тэгээд бөө юм болоод чинь Ямар бүтлгүй юм. Америкийн хувьд бүр ямар байсан гэж бодож байгаа. Тэнцээд орж байгаа гэж виз өгөх. Нотлингийн кейс гоё те. Яа. Нотлин Өөч азаагаар нэг бүтэлтэй ганц юм байл. Тэгээд одоо энийг яриад дараалсан хоёр бүтлгүй явсан шүү дээ. Ээж л та. Азааны гоё бүтэлтэй нэг гоё. Юу ярих юм? Горос бидтэй холбоотой нэг бүтэлтэй нэг гоё юм яриач. Тэдний ч ярьж болохгүй шүү. Тийм. Бас бүтлгүй шүү дээ. Бүтэлтэй. Тийм үү? Бүтэлтэй нь одоо энэ жил чинь ингэсэн байгаа нөгөө ган дээр бас сайн баг бүрдсэн байгаа. Манай 976-ын тамирчид маань Nomad-тай нийлээд, Rex-тэй нийлээд бас гоё хүчтэй баг гаргацсан байгаа. Тэгэхээр 2 баг quarter final руу хагас шир орцсон. Одоо онлайнаар хийгээд энэ жил нэг 50 хэдэн багаас топ 30 явах гэдэг. Тэгэхээр ардаа 55 багаас илүү тий. Ардаа 20 баг хийчихвэл урилга авчих гэдэг байна. Ер нь энэ жил тэгэхээр ганцаарчснаар одоо магадгүй гарч ирж чадахгүй байлаа гэхэд баг ер нь шанстай найдвар тавьж байгаа зал биш л та. Тэгэхээр энэ жил нэг монголчууд хагас шидэр очих нь. Яа, тийм юм яа. Харцгаа гоё юм тий. Харин Багтан байгаа мó. байна шүү дээ. тийм гэж нэг багийн Манай нөгөө Nomad Rex 976 нийлээд эрэгтэйчүүдээс том манай Wednesday лавга
Тэгээд нөгөө Рексийн түмээ. Тэгээд би бас байгаа байхгүй. За тэгээд эмэгтэйчүүд нь болохоор одноо хин оюума алгонго. Энэ баг нөгөө уг нь бол яг тэмцээн дээр 2-2-ороо бүртгэн орно. Тэгэхдээ нөөц нэг хүнтэй анхны бэртгэл юмнууд нь 3-3 нэр хэлдэг байхгүй. Тэгээ яг явахдаа тэр өөртөө шийднэ гэсэн. хөрснө шийдээ зуруулаа явах уу, дөрүүлээ явах уу гэдэг шийдээ. Очоод яг тэмцээнд бичдээ орохдоо 2-2-нд орно. Гэхдээ дундаас солихдохгүй яг юугаад байгаа. Яг бэлтгэл гимтлээс ахуулаад юм боломжууд юм бол хамаардаг. Тийм Пастай юм байна тий. Тэгвэл тэн дээр кечэгээр дахиад бүтлгөө барьчих. одоо бүтлгүй гэж. Одоо бүтлгөө байж болно шүү дээ. Одоо бүтлгөө түрүү жил чи Фарс руу 6 сар хэдэн дэлээд авал. Тэгээд бид явж үзихгүй одоо орцгүй чи очиод ядаж үзье гэдэг. Тэгээд нөгөө визний бас хугацаа нь ойртсон. Тэгээд солонгос виз нэг юу байгаад группээр өөрлөгтэй бол болно гэх. Тэгээд манайхан ч ингэ нийлээд 10 хэдүүлээ өөрлөг аваад солонгосын бас ч нөгөө маа 5-1 тамирах туслаад нөгөө солонгост галбижник 5-1 компаниас нь дээрээс нь өөрлөг ирээд аюу гоё. Тэгээд өөрлөг аваад материалаа өгөөд заа явлаа гэд би чинь дасгалжуулагч манай Wednesday чинь тамирчин юуны багийнхан нөгөө медиа тимийнхэн тэгээ хөгжин дэмжигч далаа тамирчин хийм байлаа нэлээд 10 хэдэн залуу. Тэгээ бизнес орсон чинь эхнэр нөхөр хоёрыг тоснд гаргаад тэгээ нөгөө тамирчин байхгүй дасгалжуулагч нь байхгүй. Ямар тийм. Өдрөг хийж гаргаад аваад байлшгууд нүрдээд ихээр хийжид гарах. Тэгээ бас ойлгоо. Тэгээд эцсийн дүнд юу яасан л та манай нөгөө коуч Супермен төвшөө анжинаар маань явсан. Тэгээ очоод мэдээлэлүүд өгөөд юм байна гэдэг. Манай яг медиа тим өгнө болж байгаа байхгүй. Тэр одоогоор нэг тийм юм. семифайнал үтсэн хамгийн логор хоёр даа. Тэр хоёр л байна да. Геймс Хилийн дэс тавах нэг тийм бүтлээ хоёр. арц марц уг болох. Гайгүй өмнө бол юмс яваад байгаа шүү дээ. Өөрөө нь болоод шүү дээ. Тэр бүтэмжтэй үстэй. Шамин Та буруу ном уншлаа. Визний ном. Харин визнийх юм байна. Тэлийн дэс авахгүй шүү. Визнийх. Тийм визний. Тэгвэл Америк Солонгос хоёр чинь бүтлгүүт. Энэ жил Америк класс манай нэг мембер явах гэж байгаа. Хин. Их хатах нөгөө ажлын шугамар явж байгаа хгүй. Тэгээд яг дайруулаад ингээд одооноос нөгч очиж үзэх гээд явах. Би нэг зүүдэлсэн шүү дээ. Агита геймс үзээвч ингээд. Агита яваач шиг яваа. зүүн өндөр үзсэн. Ихнэртэйгээ Араас нэг бүтлгүй байхгүй. Бүгдээ явжсэн. Би шам зүүдэлсэн шүү дээ. Өнөрөө тэгээд аагийн гэсэн чи би аагийн ингэ чинь ангираад ингээд зүүдэндээ байхгүй. Гэсэн чи аагийн дагуулцсан. Ер нь үзэхэд анхудаа үзэхэд гоё байт юм да. 4 жил би ирсэн байгаа байхгүй зүүдэндээ. Би аагийн анхудаа үзүүлээд ингээд гоё гоё ингээд тамирчдыг олсон цаа. Тэгсэн аагийн тэр нэг скутер төрүүлсэн дээр Америк гэсэн. Манай гудамж чикрийг үзээ. Тэгээд өө бүтлгүүтээ одоо бүтлгүүтээ тэгээд зүйлсэн дээр. Наачиста бүтэмжтэй зүйдэн шүү дээ, тий. Бүтэн агийг үзүүлээд байгаа байхгүй. Анх үзэх гоё юм. Тэгээд. Тийм болж. юутай? Оо Ташкент нэрээ. Ташкент. Ер нь энд бас нэг юм дөрөв битээр бас логийн эхлэл дээр нэг ирсэн байхгүй. Жижиг лого дээр ч одоо Ташкент явахаар тодорхойлсон байна шүү дээ. Тэр Ташкент болж байгаа тэмцээн одоо нэг кроссфит тэг ямар ялгаатай яг ямар ч тийм яваад байгаа. Би бол түрүү ерөнхий өөрийнхөө ойлголтоор нэг тайлбар явуулсан. Аюу бүдүүн мараа ярьсан. Узбекистаны нийслэл Ташкентэд 3F буюу одоо Functional Fitness Federation гэдэг холбоо. Энэний Азийн авраг шалралт тэмцээн Ташкентэд болох гэж байгаа. Тэгээд яг бас нэг юм 5 сарын 17-18 буюу Солонгос Пусанд болох семифайналтай яг ижлэх өдөр. За 3F буюу Functional Fitness Federation гэдэг нь одоо манай Rocky Malloy Монголд холбоогийн үүсгэж байгаа явж байгаа. CrossFit-тэй ер нь л ижлэх нь CrossFit-д ажилладаг байсан хуульч байхад одоо миний зүгээр уншиж ирсэн. Тэр хүмүүс маань ингээд гаргаад нөгөө CrossFit-ийн тусдаа Inc буюу trademark компани. Компанийг олимпиад оруулах юм компани өмчийг ингээд нийт гаргах CrossFit-ийг хэцүүлчихэж байгаа. Тэр гот нь Functional Fitness Federation гэдэг холбоо гараад улс болгонд холбоотой болоод явандаа одоо энэ төр магадгүй олимпиадыг болох энэ суур яваад байгаа. Яг CrossFit-ийг ямар юутай харилцаатай бол би мэдэхгүй. Нэг нь одоо манай Rocky Malloy аягүй гоё хийгээд явж байгаа. Тэгээд 4 жил чинь манай хоёр чинь Азийн юу штэ. Хоёул авраг. Тэгээд сая хаана нориод боллоо хаана боллоо. 3F авраг. Азиасаа төрүүлээд нориод боллоо хаана боллоо. Өнгөрсөн 11 сард хоёул очичоод ирсэн. Тэгээд угаасаа тийч яг геймсийн төвшөө атлетууд, геймсийн атлетууд
тэр холбоонд орж явж байгаа байхгүй. Яг Тэгээд манай хоёр үнэхээр сайн байна. сайн болсон. Тэгэхээр нэг тамирчин жишээл кроссфит гэж яваад тэгснэ нөгөө холбооныхоо юмдаас ингээд яваад тамирчин бол одоо юуг болж байгаа байхгүй өмч биш болж байгаа тамирчин юм чи айлын сонгоод тэгээд сайн нөгөө нэг уран ганц зохион байгуулалт тэмцээн чинь ерөнхийдөө Functional Fitness Federation-ийн улсын аварга гэдэг энэ улсын аваргад амжилттай оролцсон залуусд одоо холбооноос өрлөх хүчин гэсэн үг тийм Азад оролцох эрэгтэй эмэгтэй багаар эрэгтэй эмэгтэй ганц арчилсан гэдэг. Ер нь айгүй том бүрэлдэхүүн явах бах. Манахаас ч мэдээд байгаа Уранган Рекс гэдэг ингээд айгүй олон залуучууд. Тэгэхээр одоогоор бол манай нөгөө Баясангуй багш, Аги багш хоёр маань эрэгтэй гэсэн ангиллаа. Явна гэхдээ скейл буюу ихэр шууд төрөлөө орж болохгүй. Анхны юу гараа төлөвлөсөн байгаад байгаа тийм тэгээд яа за амжилт. Яа олон бүтлгүүтэй Дизгол да. Явж бахуу тий. одоо тийм юм яаж хэлийн тэр номыг уншуулаарай. Батны марш яа. өнөөдөр хэдэн иргэдэг CrossFit Games тэмцээний талаар ярьж байгаа юм тий. Үгүй юу ч хамаагүй. Ямар хэцүү бэ? Би бас жоох ярмаар. Тэгж их байна. Зочин бүтээч. Манай Азаа нэр кроссфиттэй холбогдсон түүхээ. Хөө би амар бэлдсэн шүү дээ. Тэгээд зөхгүй бодлоо. Тий, би ч одоо CrossFit турах гэж орж ирсэн шүү дээ. Нөө бассейнд явах гэсэн чинь нөгөө усны хувцас өмссөн чинь амар бүдүүн байгаадсэн харагдаад. Тэгээд за гэс нэг сар турчих юу вэ гэж бодоод тэгээд CrossFit-ийг ихчээс мэдчихсэн. Бас Темкагаас мэдчихсэн. Манай ихч явдаг гэсэн аахгүй нөө сансар тахад. Тэгээ ерөнхийдөө тэгэхээр бирийнх нь урд 976 байсан шүү дээ. Асуудаа чинь нэлээ анх дээр ингэ шүү багш. Тийм сансараас байсан. Тэгээд Темка манай ихч хоёр явдаг. Тэгээд би ирсэн. Тэгээд би нөө амар хурдан турыг гэж бодож ирсэн. Тэгээд сар болчоод би бассейнд явна гэж бодож ирсэн чинь. Бассейнд явах гад бэлтгэсэн. Тийм. Бассейнд явах гад ядаж нэг юм жоохон бэлх гэдээсэн юм. Тэгээд ирсэн чинь ингээд нэг л мэдгээд би 2 жил болчихсон байна. Тэгээд бассейнд яваагүй. Эндээ үрд мөн тэгээд бүр сүлдээ ажилд ороод тэгээд 7 хоногийн 5 өдөр энд ингээд байж шийдэг болцсон. Тэгтлээ донтож гоё дурлаж. Манай стандартын нэг бассейн нэг зам нэ нөгөө. Ер нь хүүхд байгаасаа ч юм уу эсвэл аль нэг цагтаа өөр спорт хийж ирсэн юм уу? Ер нь яагаад та спорт руу орсон юм? Спорт яагаад ийм хайртай дуртай болсон? Бизнес гарахгүй байхад яагаад Тэгсэн чинь нэг ийм реалити шоу маа дуулах гад виз хүсэж гарч марч үл яах вэ? Тийм юм хийж байсан бол яах вэ? Бохтын суур ерөөсө огт байхгүй. Багасаа яг би нэмэр хичээлдээ ордог гэхдээ хөхөд дугуун хүүхч нэг дугуун унд шүү дээ. Тэгж дугуунд болохоос яг ингээд тийм дугуйчин бол биш. За спорт роль конжсэн нэр талбай дээр сүүсийн гадаа сүүсийн нөгөө Скватрын төлөө. талбай Скватрын талбай. скватрын талбай. нөгөө ардын намын уртлын тэр мэргээр ингээд роль клон жисэн тий 10 жил. Тэр үед Чингисийн өшөө тэр талбай тэр байсан уу гэж. Амир муухай замтах. Тэр үе чинь оршуулахгүй байсан юм. Тэрнээс өөр гоё талбай байгаагүй юм чинь. Оршуулгын газар байсан юм уу? Монхон Тэр байдгүй шүү дээ. Ээ чим Яа на хэдэн оюун? Би төрөөг байсан юм. 1800 Заавчлаар ахнараа. спортын зүрх байхгүй. Юусе байхгүй. Би яахгүй шүү дээ. Тэгээ яаж явж байгаа спорт ингээд ийм хүн офисын ажил хийдэг. Би чи эдийн засгийн мэргэжилтэйчдэг үн бол тэгээд мэргэжлэр яг офис талаанд ажиллаж ирсэн. Дандаа компаниудад нөгөө эрхтэй гадаад талдаа борлуулалт гэдэг тооцоо хийдэг ерөөсөө компьютертэй шинээрээ суудаг. Өдөржингөөс компьютер суудаг тийм явдаг ажил хийдэг. Тэгээд саяхны хүртэлчтэй 6 жилийн өмнө хүртэлч. Компьютертэй ярдл суудаг байсан. Тэгээд төсөөлөгдөхгүй шүү. байж байгаад эн чин би ч эхлэегүй манай гэр бүлийн боёо өнрөө хэд өнрөөс эхэлсэн юм баггүй. CrossFit би тэгээд оролцох ч үн чин өнрөө баг ингээ хийгээ явчихдаг. Би ажиллаа юм гэж хэлсэн. Чин нэг мэдсэн чин 6 жил өнгөрцөн байна. Тэгээд яг таах ингээд CrossFit дээр өөрөө ингээд коуч хийх болоод ингээд юм холбогдоод явж байхад хэр хүндрэлүүд гарсан. Танаас ер нь хэр хичээл зүтгэл гарсан бэ? Тэгээд за бүр нээсэн процесс ярихгүй одоо нэгдсэн гэж бодъё тийм. Тэр талаар яг бас амар удаан Тийм. Тэр угаасаа би байгаа. яг тэр талаас нь ингээд гэр бүлийн үний
Одоо бизнес болгоод ингээд үлдсэн. Та ч ямар ямар Тэгээд би чинь соёлтой. ордгоо хаяа Миний хэлгээд байгаа ихнэр гэж байна. нэр манай нэг аваа Өнөрөө гоё энэ төр гэж. гэргий заалаараа нэг 1,000 хаяа орж ир. Тэгээ майнд наслыг идэх тэр харж марна гэдэг. Тэг бүдүүн байстэй та. Бүдүүн байсан. Тэгээд тэр чинь далдны мармалж явдаг. Ийхүүрээ тийм. Одоо би чинь 70 хэдэн километр гэж тухай чинь 88 байсан юм уу. Гаргачаарай. Тэгээд юутай далдны мармалж явдаг. Ганхны нэмийг бас гарах. Ямар нөө зүрхтэй юм цагаа юу. Тэгээ гутмтлаа үдтэй амьсгааддаг. Тэгээд тэр чинь 35 6 тийм үү? 35 6 та. За тийм аим. Тийм гутаа. Тийм гутаа бодож байгаа зэрэг ингээд одоо юм би одоо спорт хийж үү ингээд ажиллая гэдэг гоё Монгол Тоогоо бодоод болцсон байгаа шүү дээ. Монгол болцсон ингээд миний амьдрал Дагтандаа болцсон юм шиг. дуусаатай юу? Тийм тийм ингээд залт ихсэл миний байгаа ингээд. Тэгээд заалаар хаяа нэг орж гараад усмцаа солио бас орж үзнэ. Цэнгэр эзэнтэй цунаад байсан би чинь. Тав цаар сүнэ цэнгэр эзэнтэй. Ямар сони. Тэгээ манайх нэлээд удаан орж гараа явжсэн чинь мөрф зохион байгуулдаг анхны мөрф. Тэгээ би оролцоог байгаас баг ингээд зохион байгуулсан чинь даалан дотор мөрфийг цэнгэр эзэнтэй хийдэг хүмүүс. Авш би цэнгэр эзэнтэй хийсэн баг. Бусдаа сүнэтэй болцсон юм аа. Тэгээд өнөрөө би тэр оролцсон чинь өнөрөө надаас төрүүл дуусдаг. Тэгээ хүмүүс захирлын нөхөр гэдэг дэмжээ би тийж яг бөөцгөөд өгөөдөл нь дэмжээ дотор талын танин тавихгүй. Тэгээд байгаа юм чинь. Тэгээд аягүй хэцүү. Тэгээд орж гардаг болоод нэгүүлсэн чинь ингээд хаад нэг бас ингээд жоохон хийж үдмээр санагдсан. Үзэхтэй болохгүй ч гэдэг юм чинь. Тэгээд байжгаад ер нь шаардлага нь яасан бэ гэхээр нөгөө нэг судлаад ингээд CrossFit ингээд судлаа явсан нөгөө CrossFit level on идүү зэрэгтэй байх хэрэгтэй байна. Нам журам тэр чинь нөгөө CrossFit биш тухайд нэг functional fitness хийх тасгал ингээд хийм яваад байгаа байхгүй өөр коучртай. Тэгээд судлаад окей гээд уншаад ирсэн юм сонирхоо. Тэгээ уншсаа хийж үзгээл ингээд тэгэл турникэндээ нэг татаад 2 сүнэт өмнөд болоод өөр. Тэгэл нөгөө хүмүүстэй яриад ингээд судлаад сайжраад ирсэн нэг мэдсэн чинь одоо коуч болсон. Гэхдээ яг зорьсон л доо. Окей, нэг өгсөн. Өгөх гэсэн чинь бүх юм хийх одоо сурсан байх хэвээр, судлах хэвээр болсон байх хэвээр. Тэгээд ерөнхийдөө өөрийгөө жоохон шахаж эхэлсэн. Ер нь бол тэгээд хэцүү байсан угаасаа. Даралт ихсээ гутлахад дүүгээд чи юу гасд ихсэн. Нэг удаан хугацаа зарцуулаа гэхдээ. Тааста мундаг юм аа. Өөрчлөлт гарсан. Амар өөрчлөлт гарсан. Тэгээд чинь амар гоё нэрхтэр. Тэгээд нөгөө ажилдаа явах болоод заалаад юу нэргэлдэг болоо тэр аваар госоосо цалинбэл аваад хөрх ингэж зүгж амьдрал болоод байгаа чинь. Тэгээд хятадд 19 18 он чинь левнийхтэй яваад шалгалтаа өгөөд маш хариуцлага ирж байгаа байхгүй коуч гэдэг хүн чинь заавал юу байна. Тэгээд өөрийгөө ерөөхдөө тухайд нэлээд үтсэн. Тэгээд суур юмнуудаа тэгээд тухайд чинь нөгөө заавар зөвлөгөө өгөх хүн байхгүй. Одоо бол ингээд хүн ороод ирэхдээ одоо манай коуч байж байгаа шууд хүн сурж болж байгаа шүү дээ. Чинь би чи өөрийгөө сурах болоо. Тэгээд YouTube лээсэн да ер нь. Окей. Тэгээ манай Батэрдэнгээ манай дүү гэдэг шүү дээ. Одоо баги гэдэг Австралид. Баги нөгөө арай илүү залуу илүү фитер чи фитнес бизнес явдаг. Тэгээд бичлэг үзэж байгаа YouTube-с. туршилт. Тий, туршилт. 5 минутанд яаж ринг масл ап хийх вэ гэсэн бичлэг үзсэн. Багийг зүг. Чи наа чи ингэж яагаад туршаад баги болчиход би араас үзээд байгаа байхгүй. Тийм ерөөсөө тэгж юмнуудыг анханаас сурсан. Одоо л чи нэг нөгөө ном журмаар окей анханасаа ингэ ийм шатж байгаа үнийг гүйлэн тэгүүлэн гэдэг ингэ бүх юм системд орчод байгаа. Тэр үуч чинь бол YouTube баги бид гурав ажиллаж байна. Яаж 5 минут гэдэг амар харгисан үст. Яаж 5 минут ринг масл ап хийх вэ буюу цагран дээр ард арах вэ те. Тэгээ хараад арцсан юм уу? Арна ш тэр хаа гэж одоо ингэ болж байна гэдэг. Тэгээ хийж тэгээс. Тэр үеэс л одоогийн самбар дээр байгаа энэ олон хэрэгслүүд гарч ирээд байгаа юм шүү дээ. Олон жилийн нуучаас юм. Самбарч гоё шүү те. Самбарч бол ерөөсөө би бол самбартайгаа их тулж ажилладаг юм шүү дээ. Самбар гэснээс нөгөө ингээд гадуур ус орнууд дээр юу нэр харж байгаа ерөнхийдөө самбар ашиглахаа болцсон. ТV тавиад одоо компьютертэй холбож явах уунаас их боломжтой. Тэгээд чичтэй нэг жоо амьгүй санагдаа. Яг тийм шүү. Тэгээд самбар нь одоо барыг самбар нь бүр юм шохоогоор биш тэгээд юм самбар мөр энэ ч тийм тим юм бүр гоё юм шиг. Одоо ном өчгөр чүү. Тэгээ шохоогоо нөгөө пүү гэж Снэч юу? Монгол англиар нь ядаж юм уу? далиглаад тийм шүү дээ. Гадаад үгийн юу биш шүү дээ. Монголч юм шүү.
Та уусаа бичгээд ингээм гоё кафе дэдэг өстэй. Эднэр маргааш өгөх юм дээ гэж бодож Юу шүү. энэ хүмүүсийг тэрийн сайжруулах юмсаа ингэж юмсан Тийм бодож шүү. хийдэг шүү. Тийм ээ. Би ямар муухай. Тийм баг шүү нэг. Йоо, харин юу зарсгээл явчихлаа. Одоо тийм ярих юм аа. Муухай алдлаа да. Гидчлээ дээ. Яанда яа. Одоо нь яг өөрөө ингээд яг сураад сайжраад ингээд өнөөдрийг хүртсэн юм тий. Яг Өштэй гэдэг байхгүй. өнөөдрийг хүртэх энэ хугацаанд тэгээд яг ингээд болохгүй байгаа ингээд яг цөм шалтгааныг юун дээр бишээд нэ. Одоо бол надад кроссфитээс амьдралаа салгах юу байхгүй. Ерөөсөө ямар ч бодол одоо юу гэдэг те зүгж бодож байгаагүй юм байна. Одоо би юу гэж бодож байна. Угаасаа одоо хойдоо зэрэг явна. Хаад нөгөө хажуугаар нь нэрүүлт юмнаас тийгээд чимгүүд авч чимгч өгдөөс гэдэг юм уу аавна. Яг нөгөө жижиг зүйл бүсэн дээр чимээ аавна гэдэг спорт. Тэгээд гол эцсийн зорилго нь юу гэхээр энэ спорт буюу нөгөө эрүүл амьдралын хэм маягийг аль болох олон хүнд түгээгээд тэр хооллолт одоо юу гэдэг зөв тасалбар өгөх гэдгийг л олон хүнд хүрэх буюу зөвхөн кроссфитэд дамжуулж нөгөө энэ олсон мэдгийг коуч утгаараа ахаад коучнэр одоо залуучуудыг бийдэх. Дээрээс нь магадгүй 10 жил их сургууль зэрэг цагтаа хүчний байгууллага гэх юм уу юу ч байд ингээд ийм нүдээр заавал өгөөд одоо өөрийн чинь харамсалтай дараа төсөөлж байгаа хгүй. Тэгтээ мэржлийн спортын байгууллагатай ч юм уу хамтраад илүү би нарийн мэдээлэл тавьчихад одоо түүх ямааш дутуугаа гэсэн. Энэ юмд хүрсэн гэсэн юм байхгүй. Чи би дөнгөж нэгдүгээр зэрэгэхтэй нэг 4-5 жилийн туршлагатай байгаа байхгүй. Тэгэх чинь дэлхий дээр 4-р зэрэгтэй одоо жинхэнэ супер. Нэгдүгээр зэрэг гэдэг нь хамгийн бест нь биш юм уу? Биш. Нэгээс 1 2 3 4 баггүй. Тэгээд level 1 одоо би 2 авч байгаа. 2 авчаад 3-4-р зэрэгтэй хүмүүс маань CrossFit Inc буюу компани ажиллаж цалинтай одоо Азийн бүс хариуцсан ингээд юм та мэдгүй дунджаар нэг $45,000 ч юм ийм их жилийн гэсэн үг шүү дээ тийм. Ингээд ийм доллартай. Тэгээд байнга аялалтай ахгүй тэр хүмүүс маань одоо нөгөө 1-2-уудыг сургахын тулд Азийг хариуцж байгаа одоо хэдэн коучнэр байл хятад суралцах хятад очоод Солонгос суралцах Солонгос очоод ч юм уу. Тийм аяллаа амьдрал. Тэгвэл одоо хизээ нэгэн цагт одоо Монгол бас нэг тэр 3-4 левелтэй үнийг Тэр авчираад бол нэгтсэн байгаа. Тийм яг зөв. одоо эндээ шалгалтаа өгөх боломж тахна шүү дээ тийм. тийм. Хүмүүс ингээд зардлангөө гаргаад тийш явах ш. Нэг хүний зардлын Тэр хизээ нэгдэг гэхээр тухайн улс нөө левел 2-той хүмүүс гараад ирэхээр тэнгуүч одоо ч манай Rocky чинь 2 одноо галт 2 нилээд байгаа шүү. 2-той болчингууд бид нар Аз руу хөсөл тавиад окей бид нар зохиоёг тэр 3-тай юм уу 4-тай инструктууд ирээд бид нар хажууд нэгээ зогсож штэ туслаад үзүүлээд ингээм нөгөө нам даралцсан госод ирсэн үзүүлээд бид нар чинь хай барил зогсож штэ. Тэгээд хүмүүс заагаа тэр хүмүүсээ шалтгаан. Тийм гэсэн. Ер нь спортгүй амьдрал яа. Би спортгүй 20 хэдэн жил амьдэрсэн. Тэгч. Би нэрээ кроссфитээс өмнө нэрээ бүр юу хийж байгаагүй. Тэгээд уусаа спортод авьяасгүй ч гэж угаасаа хитэлсэн. Тэгээ байж кроссфит хийснээс хойш ингээд хүн чинь нөгөө 1% авьяас 99% хөдөлмөр гэдэг шиг ингээд сэтэлжэл хийлдэг юм. Тэмцэл орсон шүү дээ. Орсон шүү дээ. Тэмцээнд ороод. нэрд ийш дээ. Тийм. Тэгээд нөгөө хийж чадахгүй юм а хийгээ тэмцээнийхаа нөгөө юугаар балиашгуудаараа. Нөгөө юу snatch юу л hangover юу л Overhead squat. тий overhead squat. Яа нэ. Айгаа уурлаа. Hangover. Нэг сонссон үг байсан. Тэгээд дасгал нь орж ирэхгүй байгаа хөө нүдэнд. Өөр юм орж. Sorry. За тэгээд юу яасан юм ба спортгүй одоо угаасаа байж чадхаа байцсан билээ. 2 жил яг хөө энэ ч одоо нэг би амар тамирчин идэр байхгүй штэ. Зүгээр 7 өдрийн 3 өдөр нэг цаг яг энэ зааланд ирээл ингэ байсан чи яг амьдралын яг хэм маяг болоод нөгөө турын мурыг гэдэг бодол яг анх ингэ байж исэн. Тэгээд яг тэр мөрнийх чухал биш болоо зүгээр яг л юм хөдөллүүл ингээ тэр өдөр амар гоё ирч хүчтэй тэр 7 хоног гоё яг хийх юма хийцэн юм шиг санагддаг болсон. Тэгээд тэгэл ер нь кроссфитээс амар сэтэлжэл тим ч юм хийж үзмээр санагдал. Би одоо бокс явж байгаа. Тэгээ бокст очиод дабл андер хийгээд даалсан шүү дээ хүмүүсийг гайхуулаад. Тэгээд амар Угаасаа боксыг хийж байгаа бас шүү дээ. Би арай яг тэрийг бодоод орсон чинь тэнд гол хүмүүс хийхгүйсэн. Яг тамирчин нь хийдэг баг л та. Тамирчин нь өглөө очтыг гэсэн. Тэгээд би очоо хийсэн чинь ингээл бас хүмүүс вау гэж тэгжлээ. Тэгээ амар гоо чаддаг юмтай болцсон. Тэгээд ер нь бокс hangover байх юм уу?
одоохондоо арай тийш ороогүй. Хүмүүстэйгээ танилцсан та хичиг арай олоогүй байна. Хадан нодлон өөрснөө хадан дээрээс. Тэгсэн. Тэгээд хатанд би ч амар өндрийн айцтай. Тэгээд бас бид нөгөө ангийнхнаараа ингээд заалынхаа хүмүүс сонирхож байгаа хүмүүсээр ингээд хад руу зунжангаа авирсан. Тэгээд бас нэг айцаад авсан. Яг би хамгийн суган л да бүр амар суг. Ер нь ингээд нөгөө тууштай жилтгүү бол тэр хаданд явах бокс хэмжээл шууд орох зориг зүрхчүрхгүй би хаас хийхгүй тийм ээ. ядаж нөгөө юм сэлждэггүй шүү дээ. хүчтэй яг хөө тэр чинь бас ингээл биеэрээ ингээл ингэж ааш тэгэхээр мэдээж хүчтэй болсон байсан. Тэгээ би бас юун дээр өөрийгөө юм амар хүчтэй болсноо мэдсэн би гэхээр нөгөө гар барилдаанд нэг ороод цааш нь жоо марж хичээлээ. одоо зодоо цахаад ороод байна. Нэг үлсээр тоомоо. Тэгээ би ерөөсөө ямар ч эмхтэй хүнийг ер нь дийлж үзэж байгаагүй. Анхныхаа бассейнд очив. Нэг бассейн руу аваа явчихсан. Бассейнд явах гэж ирээд 2 жил бассейнд орохгүй тойроо хайгаа үргээд яваа. Бокс тоглоод сосидигээ яваад тавтан давраад Нэрээ бассейнд явъя тий. Нэг ихнийхээ зэрэг рүү. Тэгээд нөгөө гар барилдсан чинь би зүгээр инээж аваад ингээд дараад исэн тий Тимка. Тэгэл ингээд дараад исэн. Тэгээд би ингээд ямар ч хийсэн юм хүчтэй болж байгаагаа мэдэрсэн дээ амар гоё юм бэлээ. Тэгээд одоо бол хөдөлгөөнгүй байхаар угаасаа юм назаар бол дотроосоо ингээд юм нэхэд идэг болсон бэл. Тэгээд 976 даа их баярлаж явдаг шүү. Бид нар ярилцдаг санаа байна. Ер нь аль хэлбэр рүү орох байсан? Турахч бай, томрохч бай, эсвэл ичтэй амьдрахч бай, өөр спортоор хичээлэгч бай. Аль нэгнээс нөө булчин мас хүн заавал хэрэгтэй гэдэг тийм. Тэгээ булчин мастай хүн чинь өөрийнхөө хэлбэрийг өстэй хүснээр өөрчилж болд юм бэ. Тийм. Би одоо яг хэлбэрээ жигшиг төсөөлсөн. Гэхдээ чадахгүй л гэхгүй юу. яасан гэнэ тэгвэл зодоо модоо. Харин нэг за. Одоо өнгөрсөн одоо бүгдийг боксосоо Боксер нөрөөж байгаа нэг юм ярьчих. зодоо ярьчих. Янд яа. Бөлж. Хоёр ихтэй дун иргсэн. Юу гэсэн гэлээ. Амар зодоо ярьсан. Тэгээд боксер үргэлжлүүлээд орсон. Тийм. Тэгээд нэр боксер орсон. Ядаж юм техникийг сурч гээд боксер болчихсон. Хүн муухай зодоо байна. Бүр арай балмад зодоо. Хамаагүй зодоо. Яг ингэж 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 нэг ихтэй хүмүүс шиг зодолтой одоо. За би зодоо хийгээгүй шүү. Нүднээс таяа бодлоосэн. Би зодоо хийгээгүй шүү. Тэгээ болсон шүү дээ. Чиний нэг шолоо Мондог байд. Тэгээ бокс. би шолоо ингээ уургаад. Мондог байд. Мондог байд. Игчтэй чи спорт хөгжүүлээд байгаа Тийм. Амар ашиглаж чадчих байгаа байхгүй юу? Ондод л шинэ ер нь ингээ шавнараараа бахархаа шавнараа ингээ яг гişүүдээ хараад хөгжих хараад хэр хурамж өөдгөө. Өөдгөө. та дотроо өөдгөө Их хүн зүгтээ л өлдөө шүү. Яа өөрөө дотроо нурдгүй эсвэл айсч нь нурдгүй. Ерөөсөө ирч хүч хийрийг аваад явж байгаа юм чинь тийш та. Хүмүүс нөгөө чадахгүй байсан юм а чаддаг болоод эсвэл аав мэрэгчлийн тамир ч юм зүгээр нөгөө өөрөө айгүй өрөвдөлтөд одоо өөрхий биенийгээ сууж чадахгүй ч юм уу тэгээ нуруугаа өдөрч чадахгүй ч юм уу төрlingээс дүүждэг чадахгүй юм байжгаад тэрийг чаддаг болоод ингээд тэр хүн чинь баярлж байгаа. Тэгэнгүүт бид нар тэрийг хараад ерөөсөө тэр урам зориг ер нь одоо бас энэ нөгөө сүүлийн үед хичээлж байгаа энэ тийнейжер нөгөө өсвөр насны хүүхдүүд бас гоё харагддаг тийм. Сая тэр намаадсаас тэр дэлхийд 2-р 4-т орсон илүү тий скейл дээр. Скейл ангил дээр. Түрүү жил нөгөө тийнейж ангил дээр хоёрхан хүүхдсэн бохоо. Манай нөгөө амка инх минь гэсэн чинь манай амка чинь хичээлж эхлэегүй. Инх минь чинь анх хичээлсэн. Тэгээ инх миньдийг бүртгүүлсэн чинь амкаг оруулж явах шиг хүчээр амкаг бүртгүүлчихдэг яах ч доороо нэг хүнтэй гээд. Үу илээд ирж байна. Тэгээд нэрийг хасчаараа өргөд Үгүй чи амкага юу яадаг байхгүй. Түрүү жил нөгөө нэг оноогоор таслуудаар алдах байхгүй. Алаа тэгсэн чи энэ яг энэ чинь төгсөх курс болохгүй төгсөх 10 жилээ удахгүй төгсөх гээд байгаа. Ачаал юмнууд нэмэгдэж байгаа. Тэгсэн чи эдний нөгөө сайжрал те түрүү жилийн байсаар ранг энэ жилийн ранг одоо чаддаг болсон чадвар матурууд гайхамшигт одоо бас нөр шин залуучуудаас илүү байгаа. Угаасаа Тэгээд их мэдчүүр хамт
тургаж орж ирсэн гэдэг өөрхөн бануур хүүхдээс одоо гоё ах болцсон. Өндөр болсон шүү дээ. Булчинлаг одоо эдгээр одоо ингэж байгаа байхгүй хамгийн гоё ярилж байгаа юм юу гэхээр одоо тэр чинь ингээд хань жилийн дараа ч юм уу их гадагшаа сургууль нөгөө юугаа хөдөлтөд ингээд шалмалт өгөөд яваад байгаа байхгүй. За жишээ нь хаан ч юм Америк ч юм уу Канад Солонгос хаан ч юм уу энэ газар очлоо гэж үү. Энэ газар очиод одоо энэ залуучууд юу сурцсан бэ гэхээр хоол нутгийншнээ өөрөө хаан ч ирүү зөв хоолтой зохицуулаад чинь ямар ч одоо зааланд байна уу заавал кросс үү шүү дээ энгийн заал гудамд байгаа одоо нөгөө Төхөөрөмж ямар ч төхөөрөмж сургуулийн өнөөдөр хааж чадсан юм хийгээ мэдээд төлөлт одоо бүх юмаа мэднэ програм гаргаад хийчихсэн ингээд нөлөө усаад нөгөө шүдэ гуудахтай адилхан залуучууд амьдлаг юм болчих. Тэр нь бүр амар баярлж байгаа залуучууд. тэгээд энэ дэр нэмээд хэлгээд нөгөө CrossFit-ийн манай програм чинь цаанаас маш олон төрлийн хүмүүс зориулсан бүр CrossFit Kids тий. CrossFit Kids-ийн сэтгэл авахд бас айгүй нухацтай. Kids чинь айгүй том болох байхгүй. Хүүхдэд заана хүүхдийн хоолт гэдэг чинь гэхдээ тэрийг яг судалж үзсэн тэрэнд одоохондоо хүрээгүй байгаа байхгүй. CrossFit Kids бол тусдаа нарийн шинжилгээ байна. Нарийн тусдаа level нэгээсээ ч бараг илүү мэдээд юу байх хэрэгтэй. Хүүхдийн нөгөө биеийн онцлог хүүхдэд тагсан ярих чинь шал өөрөд ер нь загсаж яваа бие орны судалж байгаа болохоос шүү дээ. Тэр шал аваад сертификат аавна гэдэг маань бас юутай. Бас нэр хүндтэй асуудал байдаг. Эмэгтэй залуучууд ч одоо ч Монгол залуучууд айгүй гоё юм болж эхэлж байгаа. Дөнгөж 11 дугаар ангийн хүүхдүүд шүү дээ. Тэгээд юу гэдэг Америк, Австрали залуучууд чинь аль 20 жил юм 30 жил юм яг одоо эдгээр шиг байсан байхгүй. Тэгээд тэд нар сайн байхад аргагүй. Фитнес хөгжсөн, хоолоо зохицуулж мэддэг. Ямар ч захын одоо Америк сургуулийн залуучууд клинжер буюу төлөлтийн өргөлт мэдж байгаа байхгүй. Мөнгө тоглолдог тийм. Спорт хөгжсөн. Тэрийг зүгээр л амьдралыг мэддэг. Одоо үндсэн суулт хийдэг, татдаг, түлхэж шахахыг мэддэг Америк хүн ч юм Австрал юм байхгүй байхгүй. CrossFit чинь юу шүү дээ. Зэлдэрээс байн орж байгаа шүү дээ. Усан зэлд орж ийн дугуй хадан давир хүртэл нэг. Гэхдээ нэг өдөр яг магадгүй Монголд нэг тийм CrossFit тэмцээн хийлээ. Тийм басин. Үгүй нэг жоох өмнө бас юу басинтай тэмцээн болсон шүү дээ. Гандаа. Тийм шүү дээ. Монгол чөшний явуулуудаа бэлдэж яахгүй болохгүй шүү дээ. живүүл яа. Тэгээ би ч үсэ живдий одоо. Живж бол чадчих байгаа. Тэгээд хөгжил сурна. Живж чадж байгаа юм. Маш их тийм яг нэг шилдэг төр шиг хийж байсан. Би нэг ийм байдаг үлээ. Өөрөөр юу биш тийм живд тэгээд мэхлийн шилдэг гэж юм шиг живлээ. живлтийг бол чаддаг. Нохоо сабар номер Би тэр нэрийн ч сурдаг үл яадаг үлээ гэж хэлсэн бодлоо сая. живж Гацтлаа болоо сая наа. Дун сэлт гэж ярьдаг шүү дээ энэ чинь. Ингээд хаагаад тэгээ бүр ингээд нөгөө 976 гараар бүр нөгөө марафонд гүйхэд гүйсэн шүү дээ. Тэр мэр ингээд тийм юм хий гэдэг ухаан орж ирээд байгаа байхгүй амар гоё. Тэгээд яг үхэнгээ алдсан. Баярах байсан тулдаа намайг чийж бодохгүй тийм би юу зүгээр энэ цэцэрлэг түрээлэн тойрч гүйхэд л бахардаж өгөх гэдэг дахиж хизэж гүйж байгаагүй байсан үе. Тэгээ баярах намайг нөгөө уул нь хурдангууд юм билээ айгу. Тэгээ нөгөө тамирчидтай ингээд зэрэгсээ дуулан барайнд орох хэрэгтэй байсан. Гэхдээ намайг гүйдлгэж дуусгахын тулд яг намайг манж хажууд ингэж. За таасаа. Тэгээд би тэр намайг магцсан. Тэр юугаар Тэр одоо бүртгүүлж гүй гэж боддог шин. шууд хатсан тий. Өмнөх нь 10. Сармаар санагдаж байна бас тий. Та гүөх юм уу? Гүү штэ. Чи гүөх юм уу? Та гүөх юм уу? шүү дээ тэр өдөр. Тийм үү. 5 сарын 3 бил юу лээ? Ажил ихтэй байвал урд шүн гүчээд Яа тийм ээ. тэгээд цагаа тавьчих юм гэж бодож ш нэрээ. Яг тэр замаар урд шүн гүч. Тухайн өдөр нь ажилтаа байж магадгүй. Ханаас нэр тэр гүйл бүхний тийм гүйлтэй дээр бас манахаас нэг 916-аас нэг юм зохион байгуулах гэж төлөвлөж байгаа. Тийм үү. Төлөвлөд байгаа. Тэр үеэр тэгээд одоохондоо бас яг нэг ажлууд Жаах хийчих болохгүй. Жаахан. нөгөө Murph гэдэг видео нь ялжсэн те энэ тэрийг одоо хийх санаатай таврын чаленж маягаар тэгтээ зөвхөн нэгэн төрлөөр гадаагүйгээд ингээд хүмүүс таниулах маягаар дээрэс нь боломж байвал бусад клубын залуучууд бусад спортын залуучууд дээрэс нь нөгөө нэг тусгай чигүүрийн байгууллага одоо гуулчны байгууллага гэдэг юм да тийм онцгой гэж магаас нөрч гоёхгүй юм чинь хүмүүс ийм хийж болдог юм байна гэдэг утгаар зөвхөн CrossFit дээр одоо юу гэдэг CrossFit юм биш амьдралд хэрэгтэй энэ хүмүүс бас юм хийж болно яг тэр чинь бас тийм ихтэй байгаа шүү дээ зэрэг сагдагийнхан гэдэг юм уу амжилт маань тийм орвол бас гой санагдаад төлөвлөд байна тэгээд одоо болох байхаа гой болох байх Тэгээд бас юу яаж виз хийхгүй хэлгээ гарахгүй юм чи энэ жил play time дээр гарна тий энэ жил play time дээр тий цагта ярилцсан нөгөө юу маягаар демо маягаар жижигэн талбай байна
Тэгээ амар гоё байсан. Тэр 2 жилийн өмнөх тэр нөгөө нэг ихтер нөхөр хоёр нэг гадаад нэг өглөө олгоё гэдсэн шүү дээ. Тэр ингээ амар гоё яг Монгол хүмүүс нэг ирж хийхгүй зүгээр яг сонирхож яваад байсан. Тэгээ тэр хоёр болохоор яг өглөө олгон баг 2 өдөр ирсэн тий. Германд, Франц Тэгээ яг бүр юм 30-40 минут яг бэлтгэлээ хийчээд яваад байгаа нь бүр амар гоё санагдсан. Ийм болчихсоо гэж нөгөө плейтайм дуусаад энэчээ бас буцахаас өмнө 2 удаа ч лөө. Ирсэн юм уу? Энд санаж. Хоёр нэлийн өндөр те. Тийм баха. Ихтэй их тоос байсан. Тий. Ихтэй их тоос болов. Тэгээ энэ жил гарахад гоё Монгол залуучууд ирээд ингээ өглөө олон хийж байгааг харуул амар гоё санагдсан. Ага хамгийн ямар цаатай. Гэхдээ тэхгүй бол багшаа плей тайм дээр 976 Шинжилгээ өдөө өгөн болно. плей тайм дээр 976 очихгүй болохоор ингээ зарталтай байсан. 2 жилийн өмнө бол тэндээ хоноод бэлтгэлээ гэж болоод исэн. Өмнөх жил хон чадахгүй байсан. Ирж бэлтгэл хийж байгаа байхгүй юу? Тэмка Гарцаа хүчиг болов хүчээр хүчиг. Янка суу possible янка. тэгээд өмнөх жил бишээ саяны болдог дээр хоноогүй шүү дээ. Яг ирж бэлтгэлээ хийгээд яваа. Ирж бэлтгэлээ хийгээд яваа тий. Тэгэхээр одоо дараа жил бишээ одоо энэ 100 тий. Энэ ханж би энэ зүүн рүү листэ. Зөндөө iyi. Энэ зүүн Murph play time. Тэгээд Марафоны те. Тэгээд намраас X podium гэж үргэлжлэл ороод ирсэн. тэгээд манай намрын эзэн хаврын За одоо их залан зугааг заалны Заалны тэмцээн хаврах юм аа шүү. одоо бодохгүй. Хизээ сарын 20 гээд 4 сар байгаа шүү дээ. Заалныхаа тэмцээнийг. Nice. Одоо 4 сар. Одоо 6 жил шүү. 6 жил биш үү? Бэлтгэл 6 жил. Одоо 6 жил 4 сард 6 жил болно. Шүүж шүү дээ. Орсон шүү дээ. Орно шүү дээ бүр. Ороо. Шүүгээд Тэг яхаад бүр 9 сард нөгөө нэг бид нар Таврын чаленж Монголын Throwdown гэдэг нэг хожиг юм хийсэн шүү дээ. Тэрийг хаа томруулаад өмнө бас төлөвлөж байгаа өмнө Зуны хагаа юу? Өмнөх зам унжицсан тий. Тэгтээ нөгөө цэцэрлэг төрөл болдог те. болж исэн тэрийг одоо боломжтой өвс ухаатын талбай нэг ногоон зүлгэн дээр тэгээ түрүү жил яг тийч хийж байгаа бас нэг өөр ойлголцоос болоод юу яатсан. Нөгөө нийслэлтэй цагийг өдрөө буруу тохироод тэгсэн чинь номын баяр таараад дараа доонг хийчиж гээд бид нар боломж өгсөн. Тэгсэн чинь яг дараа доонг нөгөө нэг манай тамирч багаараа юу явуулсан гэсэн байхгүй. Хятад руу тэмцэн тий. Тэгж яваад Бас бодлоо. тэгж байгаа тэтэл орчод ирж байгаа юм чинь. Тэгшлээ. Нэг удаа явсан чинь нэг юм cancel яваа. Тэгээ нэг хаалга хаагдаад байгаа. Нөгөө хаалга нэгдэг те. Тэгэхээр магадгүй тэр нь да болох ёсгүй ч байсан юм байлгүй дээ тийм ээ. Юу амар нөгөө таа чинь юм шашинлэг шүшиг юу гэдэг вэ? Шүшиж Зүсэг биш шүү. тийм ярьдсан бэ. Шүтлэг. Захиуслаг. Өөдрөг үзэл. Юу за саяны түрүүн тэмцээнд орсон гэж ярьсан шүү дээ. Тэр тэмцээнд орсон сэтгэл зүй, сэтгэл ханамж тэр ямар байв юм? Бас наач бас мундаг. Би нөгөө юу яасан таашаа. Миний зүрх хөвддөг юм байна гэж орж ирсэн шүү дээ. Тэгэл амар зүрх мөрөх гэж ярьж байсан. Энд нөгөө нэг эхлээд нэг 2-7 хоног нэг заалаараа нөгөө тэмцээнд орох нөгөө юу яасан шүү дээ. Шалгаруул. Тийм шалгаруул. Тэгээ тэрэн дээр нөгөө нэг би чинь зүрх ярьж орж ирсэн ээ. Гинт амар чатаад байгаагаа ингээд мэдээд амар гүрийж цагаа дуусгаад. Тэгээд ямар ч сэн тэмцээнд орохоор болсон. Тэгээ би 8 хүнээс 8 турсан. Тэгээд топ 8 байсан тий. 8 хүнээс 8 турсан. 321 юм хэддэг шиг. Тэгээд юу яасан? Тэгээд яг бэлдэл амар хөөрөөд исэн ингээд орно гэж бодохоор амар гой санагдал. Тэгээ өмнөх шүмгэнээр үнэхээр нойр өрөхгүй байсан. Тэгээ ингээд бүр ингээд унтаж чадахгүй. Тэгээд ирсэн. Тэгээд ирээд эхнийхээ гараан дээр гараад би ингээд юу ч ойлгохгүйсэн. Ингээд тэмцэн чи ингээд шал өөр сэтгэл зүй юм бэ лээ штэ. Бүр ингээд юу ч ойлгохдохгүй ингээд бүх юм ингээд бүрлзээд харанхуулаад ингээд тэг ингээд зүр хурдан л хийх ёстой гэж бодоод байсан. Тэр нөгөө сэтгэл зүй мяал байсан. Hangover юм болов. Очноос тасарсан юм биш тий. Ерөөсөө бүр ингээд тасарсан ингээд надад бүр ингээд амар олон хүн байсан шүү дээ. Тэд нар ингээд шууд байхгүй болоод ингээд ингээл нэг юм ингээл за барыг шатцсан юм шиг юм байгаадсэн. Тэгээд би тэгээд ямар ч хийсэн гэхдээ хийж дуусгасан.
Тэгэл 8 өнөөс 8 тус. Яг бүр ингээ хийгээд дууссаны дараа амар өөрөөрөө бахах гэсэн шүү дээ. Гэхдээ нөгөө нэг урьдчилан шалгаруулч нөгөө өөрхөн бид чинь тэмцээний хийхдээ нөгөө нэг урьдчилан квалификейшн буюу одоо ангид бүх залуучуудаараа нэг стандарт нэг жингээр таслуудаа хийлгүүлээд тэнгуут чинь нөгөө тэмцээнд хурлаг авч ирсэн байхгүй нөгөө опентай адилхан. Опен байхгүй. Тэгэхээр чинь оройж 30 40 охин дээр чи хийж байгаа шүү дээ багтаа. Тэгээд шалгараад 8 ороод хурлаг аваад тэмцээнд орно гэдэг чинь өөр амжилт байхгүй тий. Тийм. Яа. Чи 8 бас ингээд айгу тодруулж яриад юм тий. 8-8. Ичгүй чи. Тэр тэмцээн дээр хийж чадахгүй юм хийсэн гэсэн. Авар хайцгаа бодож аягаа. Тэр дээрээ тэгсэн. Тэгээд нөгөө ерөөсөө сууж чадахгүй. Тэр чинь хэдэн секунд байлаа ш. 1 минут байлаа. Тэгээд би ерөөсөө сууж чадахгүй амар олон оролцсон хаяад. Тэгээд тэр чинь 25 кг байсан шүү дээ. Тэгээд би сүүлийн 10 секундэд 4 билүү 5 суусан. Эхний харавтаа суух юм шүү дээ. 50 Таа чинь өөр ээжтэй. Аа чи манай баярыг хамгийн дөрөв. Андэ баярах болохоор бүр нэг цуугаагүй. Би нэг цуудгүй байж байгаа 5 Тэр чи суусан. баяр орсон шүү дээ тий. Тийм. Тэгээд яг нөө баяраа яг оорцгоод барайл суун гэж бүгдээрээ даа. Би бол дотор бараг суугаад босч байгаа юм. Болсон яг уу. Баяраа суугаад. Таач баг. Гайг болоод байгаа тийм. Малейшиг ихтэй юм а тэгээ таа. Гайг болоод байгаа. Гэтэ тэгэл амар гоё хамт байгаа нөгөө дэмжиж байгаа хүмүүс бас амар тэр нөгөө сүүлийн 10 секундэд нөлөөлсөн. Уран гангийн нөгөө нэг тамирчиг юм лээ. Тэр ихч биш хажуунаас амар гоё. Баштай юу? Халмаг хүстэй. Тийм. Гажгүй. Тэгэл зөвлөө тэр нь ингээд нөгөө эхлэндээ би бол нөгөө нэг ингээд бүрсийгээд ийсэн ч юм ойлгохгүй. Тэр чинь хамгийн сүүлийнх нь байсан болохоор нэг арай юм хүлээж авах юутай болсон тийм хүмүүсийн үгийг шиг. Тэмцээний юу байл? Одоо тэмцээнд орох юм бол хянах нь шүү дээ. Бүр тактикаа бодож моддог шал өөр харагдана одоо тий. Туршлага штэ. Нэг тэмцээний туршлага гэдэг чинь Тэгээд нөгөө тэмцээний vibe-ийг мэдчихэж байгаа байхгүй. Хүмүүс дэмжих. Тэр чинь илүү нэг адреналин янзаар илүү хүчтэй ч юм уу, илүү урттай юм хийх боломжтой ч юм уу. Хөөч өөрийгөө шахдаггүй юм шиг. хамгийн анхны тэмцээн юм аа. Ягаа нөгөө мөрштэй цинхийг өнөрөө төрүүлэх гэмгүй. Тэр чинь нөгөө бид Чингисээр мөрш чинь нөгөө 1.6 км гүөхтэй. Тэгээд Чингисийн одоо ийм артын одоо Чингис чуулгын артын үднээс гүгээд арслантаа гүр голдгаж гүгээд энэ ч очоо буцаад техник 1.6 км гэхгүй. Тэгээ би чинь нөгөө сунаж дуусчаа гүөх хэвээр. Нөгөө цагафе нөхөр нөгөө сунаад гэдэг чинь өөх гээд гүүд зөндөө гараг гүчих гэж дууссан. Тэгээ өнөө гүг орж ич би зөрөө гараг гүчих гэж. Тий тойрог дууссан байсан. Ямар амар хэцүү дууддээ тийм. Орж заал байдгүй байт юм чинь. Хинчил хэлээр байгаа. Одоо манай ихнэр тэмцээнд орж бол агийн багш гэдэг. Тэр юм уу? Тийм л юм болсон байна. За тэгээд ундралгаш за хоёроос угаасаа ярих ухах төгч юм зөндөө байна. Тэгээд амаа одоо юм ундралгах шиг одоо ганцхан дугаарт оруулаад бид тэр хайр хүн энэ хүнийг одоо наривчсан зөндөө дугаараад явна. Тийм наривчлсан. Хоолны яг спорт талаар нь, олон улсын тэмцээн талаар нь, дотоодын тэмцээн талаар нь гэнэ бүр ингээд Захирлын нөхөр талаар. Сүүлд бүр модель болсон. тэгээд Тэр бүр тэр гэхдээ амар тийм. Тэр бүр нэрээ амар гоё байсан. Анхудаа би зураг авах үзсэн ичээд. Видеон ч гоё байсан. Амар гоё явд юм шиг. Тэр бүр өөх юм юм. Муу юм. Анаа авсан юм уу? Тэр үгээс таны тэгж л хардаг байхгүй. За яг нэг бас нэг хэсэгхэн юун дотор нэг талдаг зүгээр. Тэр зөндөө яриг мөчтэйг санаа зовоодсон амар байн яриад байгаа юм тий. Нэрээ тэрс амар гоё. Mild Cosmetics-ийн нүүрсээ. Брэнд. Шээ тэр Улаа Дараа 50 төгрөг шилжүүлээрэй. Тэгээд ихгүй. тон 168 гээд зөвхөн мөчтэй 668. 618. Яа. Тэр 300-аар төрсөн байж тээ. Юу сайсан. нүүр царай болсон. 300 дотоо авсан юм шүү. Тэгээ 300 сагав. Тооцооны үлдэл яах гэдэг юм бэ? Ийм бүр яриа яваад байгаа юм шүү.
Та барыг тэр QR-аа энд тавьчмаар юм биш үү? Яг QR дээрээ. За. Тэгээд ийм зөвхөн ирчүүдэд зориулсан концепт стор гоо ингээд ихтэй хүмүүс аяг зоохгүй би танаас юу авах юу төрөх юм уу ч мэдээлэл байхсан. Монгол жижиг ингээд зөвлөхүүд нь зогсоод Монгол байдаг ирчүүдэд зориулсан бүх юм гоё юмнуудыг тавьсан. Тэгээд өөх түүхээр яриад одоо арьс марс бүр оншилж үзүүлээд ингээд окей энэ таарна ингэн за олон юм хэрэгт дургүй юм бол зөвхөн энэ болно ч гэдэг юм ингээд тэр мэдээлэл байдгүй. Би одоо чинь баг ядгүйс амар их мэдээлэл болж авсан. Одоо жилийнх нь үрсэр юм уу? Дахиад зургийн дорх юм уу? Юу лээ? За тийч яах. Тэстэ гоё. Хамгийн сүүлд нь би нэг ийм надад нэг ийм том асуулт бодогдоод байдаг хгүй. Ер нь одоо ингээл ир хүн гэж юу юм? Ер нь хүн спортоор хичээлэх ёстой эсвэл ингээл баах юмуд яваад ер нь ингээд аюу олон сэдвүүд байна шүү дээ. Тэрнээсээ бүр эдрийг бүр зэгслээд ер нь хүний бие нь ихлээд явд юм уу? Эсвэл энэ менталын урд явд юм уу? Гэдгийг та 5 жилийнхаа дурслагаар нэг бидтэй хооцсон. Ерөөсөд сэтгэл явж байгаа. Сэтгэлээрээ хийж байгаа гэсэн. Сэтгэлээр тэрийг биеийг явахын тулд тасалжуулаад байгаа шүү дээ. Биеэ тасалж тэгээд сэтгэл зүйн явдаг хүн угаасаа биеийг явахгүй байна. Яаж ч. Тэр яагаад одоо ийм сэтгэл зүйн явахгүй хүмүүс юм олон болоод байна ер нь. Таны анзаарч байгаа юм байна уу? Одоо чинь Адзагийн жишээг чинь мэдээж 10,000 м буюу марафонд гүн гэж бодоогүй. Тэгсэн чинь ингээд спортоор хичээлсэн чинь гүөх болчлаа гэхээр ямар нэгэн байдлаар нөө эрүүл амьдралын хэмжээ буюу спорт аул кроссфит ямар нэгэн спорт дугуй уур алхах, теннис тоглох, сэлэх гэх юм ингээд нэг юм суур байх хэрэгтэй болчихлоо. Ямар нэгэн хүн л юм актив одоо спорт гэхээс илүү уул алхдаг, дугуй ундаг гэрлүүгээ ажил руугаа ингээ гоё алхаад ирдэг ч гэсэн энэ актив зөхгүй юм ийм байгаасаа Монголд энэ жоохон алдагдаад хүмүүс тийм хөвшээг үсвтэй газ машин цугаад машинаар ингээ яваад суртсан одооний залуучууд ямар нэг спортын сурт те залуучууд хүүхдүүд одоо ихэнх сэлдэг болцсон дугуй ундаг болцсон юм ийм энэ одоо буцаад гоё сэрэх болов шүү гаднах нь бол одоо жишээ нь зүгээр энгийн кинон дээр клипэн дээр гээд үзэхэд кинон дээр өглөө босоод гараад 20 минут гүйж орж ирэл авцаасаар ажиллах авц юмсаа гараа явдаг нэг юм тим жишг ингээд бид харж идэв шүү дээ. Яг тэр үн одоо Монгол бүх залуучууд суучвал ингээл монголчууд бүр илүү ирүүл ахаад тэрийгээ дагаад одоо азаа нөгөө марафонд гүнэж бодоагүйсэн чинь ард гүйтсэн шиг ингээд ахаад сэтгэл нь урш яваад тэгсэн чинь одоо энэ үн чинь сэтгэлээрээ 21-д гүн гэж сэтгэлээ бэлтсэн байгаа. Сэтгэл нь бэлтсэн юм чинь гүнээ л гэсэн байна. Атаа бүр Аснаа гэж бодсон. Ийм юм ярихаар бүр ингэж огшоод байдаг болсон байгаа байхгүй тий. Энэ саний хариулт гэсэн айгүй өстой гоё хариулсан тий. Одоо тийм үү Хоёр дахь бэлдэг явлаа. Хоёр дахь бэлдэг явлаа. Хариулт хариулуулчаад гоё хариулт. Бас муу хариулт байт юм аа. Энэ сэтгэл төрөхгүй хариулт байт юм уу? Та гайгүй хариулт дахиулсан уу? Сайн дахиулсан. Ясангүй дахин. Би сая багшаас нэг асууж байгаа мартчихлаа гээ. За нэр өстой гэд яриад ухаад яавал нэр үнэхэрийн хоёр одоо юу гэдгийг материалчтай хоёр ахгүй тэгээд одоо даанч цаг минут хязгаартай. Тийм. Гэхдээ түрүү агийн хэлсэн дараагийн дугааруудад дахиад бас ингэж зочин хөтлөгч. Магадгүй багш дахиад бас өөр хүн дээр бас хамаагүй зочин хөтлөгч маягаар оруулаад бас өөр нэр юм хариулаа тэр хүнээс юм асуулгуулаа гэж явах хэрэгтэй байх. Ер нь бол Монгол зөвшөө одоо ингэх гээд одоо чи битүүрийн хийх гээд харин их подкаст нэг гол нь ямар ч спорт юм орох боломжтойгоор хандаад байгаа. Яванда одоо ингээд жодогийн манай гавьятуудаас ороод ч юм уу эсвэл Монгол үгийн тэр нэг улсын аварга нэрээ суух тий. Тэр тохиолдолд одоо чинь ундрал багш байх хэрэгтэй болж байгаа юм. Битүүр багтж байгаа юм. азаас байх хэрэгтэй чинь. Тий. Аач. Би нэг бүх спорт шиж үзээ. Тэгээд орж ирж байна. Тийм хүн нэг бас зочиодлогчийн байдлаар орох хөлбөрүүд байгаа. Тэгээд таныг бас нэг суугаар нь илүү ухах юмуд бас зөндөө байгаа. Тэгээд Одоо ингээд таны тархинд байгаа юмны чинь нэг 13% л сая гарлаа шүү дээ. Яг нэрээ. 13. Тэгээд үл цаана үлдсэн байгаа одоо хэдэн хувь бэ? 13 хасгаа хэдэн? 87. Нэгдээ сараад явчихсан. Ястаа нэг төгсөж хариуллаа. Тэгээд тийм их юм цаана үлдсэн байна. Тэгэхээр тэрийг дараагийн юмнууд дээр сайхан мүлжнө. Азаагаас мүлжнө. Тэгээд их баярлалаа.
Тэгээд Нэг юм асуу. Яагаад бит хоёрт пив байхгүй байгаа юм бэ? энийг агийн Ариун таанда. Тэр нөгөө нэг юунд байсан шүү дээ. Энэ хоёр ч өмнөхүүдээ ингээ хоолнд оруулж юм билээ. Уулзвар одоо яг зориултын газар уулзвар дээр зориултын газар байсан гэж би ойлгосон шүү дээ. Тэгээд зааланд одоо заалан байсан. юу Хүл заалаа хүндэхэд бас. Нэмэти. Тэрнээс ч мөнгөгүй доо болно шүү. Дугаар явах тусам ингээс. Я мота сүлдээ бүр усгүй болоо. Ширээ мэрэг бол. Ингээд сууж. Яваа сууж. Аа дугаар зүгээр хов. За төгсгөлд нь бас магадгүй энийг асуучаасаа гэж бодож ирсэн ч юм уу тийм юм байгаад битээр асууж чадаагүй байвал бас ичиг гэж үгэл муухай тийм төгсгөлийн нэг үгийг бас ингээд хэлүүлээ. Ямар нэг үг юм уу? Бай. Хаа ингэж байна. Хай баслаа. подкаста хөрж оруулсанд баярлалаа. Тэгээд багхан ч гэсэн нэг хүмүүс сонирхолтой хэрэгтэй мэдээлэл саяархтай нэг CrossFit Open Games талаар бас хүмүүс асуух ч юм уу нэг бодож ирсэн юмнууд байж магадгүй тэр талаар чадах одоо яг чадах чинь энэ бас ингээд товчхон мэдээлэл гэсэн үү нарийн ахаа зөндөө ингээд ярил зөндөө байгаа. Гэхдээ би мэдээлэл авсан байх гэж найдаж байна. Ингээд тэр очиод тодорхой ярья. Тий очиод ингээд яриа. 8 сар. Тэгээд дараагийн дугаарт одоо тийм гоё боломжууд байж ивэл гоё илүү мэдээлэлтэй хүнийхтэй юм яаж хийж болох вэ? Яг би дайрын урилгыг хизээч одоо үлээж авахд бэлэн байх шүү гэж. За. За яа. Яг энэ хэсгээ оруулаад багшийн менеж нэг үргэлж ингээ харуулж идэг тийм. Үнсэн штэ. Энэ Аргаас 3 цагт нөгөө тийм Гар яаж дараа нөгөө тийм цацагдчих. Яаж байгаа гэж. За. юм штэ гэдэг. За Тулаад. Би башаасаа явна гэж. Явна. Гэхдээ тэр чинь нөх хүн хамгийн том зорилго руугаа очичвол ингээд зорилгогүй болчихдог байхгүй юу? Тэгэхээр бас хамгийн сүүлдээ л том зорилго руугаа очия. За тэгээ урьж оруулсанд баярлалаа. Тэгээд бүгдээрээ гоё тасгал хөдөлгөөн ер нь алхах чинь хүртэл тасгал. Гэтэ юм шогшиж алхах хэрэгтэй юм билээ. Удаан биш. Тэгэхээр ядаж алхаанаасаа эхлээд ингээ гоё амьдралдаа хөдөлгөөнийг юм хөвшүүлж жоохноор оруулаарай. Тэгэх юм бол гоё эрүүл чирэг биетэй болно. Тарган байсан ч гэсэн ядаж гоё чирэг харагдана. Тэгжэл хэлмээрээ. Баярлалаа. Харин Юусэн наа үгч хэлсэнгүй шүү дээ. харин за тэгээд Санахаараа мангар олон юм. За маш их баярлалаа. Тэгээд энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаар оролцъя. За баяртай. харин